үдээс хойш ингээл харангууд ялаад тослогдоод алаг цоохор болоод дахиад гэрээнд байж байдаг үстэй. Тэгдэг. Тэр юунаас л болоод байгаа юм бэ те. За сайн байцгаана уу бүсгүйчүүдээ, эмэгтэйчүүдээ. Манай өндөр өсгийд подкастын энэ 7 хоногийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд Эма Туул 2 өндөр өсгийд подкастыг хөтлөн бүсгүйчүүдтэй хүргэдэг. За энэ удаад бас шинэхэн зочноо урьсан байгаа. За 7 хоног болгон бид нэр зочтой ураад бүсгүйчүүдтэй холбоотой сэдвүүдийг хөндөж ярилцдаг. За энэ удаагийн зочноор мейкап артист Эрхэс ирсэн. За Эрхэс гэдэг ингэнгүүт одоо та бүхэн таньж байгаа бах. Ер нь сүүлийн үед маш олон бүсгүйчүүд энэ хүү мейкап артист руу одоо зорж очиж тэгээд нүрээ бодуулж зөвлөгөө авах их дуртай болсон байх. За би хувьдаа бол Эрхэсийн зөндөө олон одоо тэр рeel бичлэгүүдийг их үздэг. Тэгээд баг фэн эндээ. За ингээд өдрийн мэнд хүргэе. Зочиндоо энэ өдрийн мэнд. За тэгээд өнөөдөр бид нэр нүүр бодолтын талаар ярилцсан. За тэгээд ялангуяа 40 нэмэх гэж Эма их хэрэг дуртай да. Би энэ удаад хэлчихье. 40 нэмэх бүсгүйчүүд бид нарт тулгамддаг асуудлуудын нэг бол нүүр бодолт яхааргүй мөн. За нүрээ яаж бодох уу? Буруу бодож уу, зөв бодож уу? Одоо сүүлийн үед чинь нөгөө хуучны бидний ээж нарын үе, эмээг нарын үеийг шиг байха болчихсон. Маш олон будаг гараад ирсэн. За тэгэл нөгөө гэрэл сүүдэр өөр би мэдгүй юм зөндөл байна. Бас яг зөв. Тэгээд энэ дугаар эхлэхээс өмнө сонсогчдоо бас нэг юм хэлээд хоёулаа сануулъя. Өмнөх дугаар дээр сэтгэлдлүүдийг уншижсэн чинь Туулт 2 яага стилист ураад сууж байгаа юм. Тэгсэн энэ хоёр эмэгтэй үнэхээр ингэж мэдгүй байгаа мó эсвэл ингэ те албаар гүжөөдөж ингэж мэдгүй болж асуугаад байгаа мó гэсэн сэтгэлүүд мэрсэр ер нь хит харагдсан шүү. Тэгэхээр би ингэж бодсон. Үнэхээр бит хоёр одоо юу гэдгийг тийм ээ зочноосоо мэдээ гэж энд сууж байгаа юм. Түүнээс биш мэрэгжлийн 3 хүн суучих юм бол энэ ч одоо ном хаялцсан болчих шүү дээ. Тэгэхээр энэ нүүр бодолтын тал дээр ч гэсэн Туулт 2 мэдхийнсэнгээ сууж байгаа болохоор бас л мэдгүй байгаа нь үнэхээр мэдгүй байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр нөгөө бид хоёр шиг мэдхгүй олон бүсгүйчүүдийг төлөөлж бид хоёр асуудаг гэсэн үг. Тэгэхээр мэдхгүй мянган бүсгүйчүүд одоо биднийг үзээ сууж байгаа. Тэгэхээр одоо мэрэгжлийн мейкап артист ирсэн. Тэр дундаа бүр манай зочин маань эрэгтэй хүн байгаа. Тий. Бүр их илүү онцолж байгаа. За ингээд зочин руугаа анхаарал хандуулъя. Тий, Эрхэс маань одоо хэдэн жил мейкап хийж байна? За нэг 6 жил, 7 жил баг. Одоо дахь жилүүгээр орох гэж байна. Он гараад. Яг Эрхэстэй адилхан мейкапаар ингэж дагнаж ажиллаж байгаа эрэгтэй хүмүүс хэрэг байдаг бол? За Монголд гэх юм бол нэг 10 дотор байгаа ах уу? Нэг идэвхтэй ээж байгаа гэвэл 5 дотор байж магадгүй. Бусдаар бол яг дэлхийн дахинд Аз, Европ, Америк гэлтгүй ер нь бол сүүлийн жилүүдэд бол угаасаа шилдэг артистууд ихэнх нь одоо эрэгтэйчүүд байна. Одоо нэг Холливуудын алдартай жүжигчдийн хувийн мейкап артистууд, хайлтсуул одоо яг сошиал дээр илүү алдартай артистууд гэдэг ихэнх нь эрэгтэйч артистууд байна. Тэгээ яагаад заавал мейкап артист гэж? Эрхэс өөр мэрэгчлээ юу? Эсвэл анханасаа л суралцаад ийм болсон юм уу? За ер нь бол хүүхэд наснаас авахгүй л нэг тийм урлагийн гоо зүйн тал дээр ерөөхдөө айгүй мэдрэмжтэй, сонирхолтой, дуртай, хайртай хүүхдээсэн. Тэгээд ер нь бол миний хүүхэд насны мөрөдөл бол бүжигчин болох байсан. Ямар тач хүүхэд насны мөрөөдлөө биелүүлээд Монгол Улсын консерватори буюу одоо хөгжмөжийн коллежийг бүжигчнэр сурч төгссөн. Тэгээд сурч явах явцад ерөнхийдөө нүүр удхийн тайзны чиргээс байдаг байхгүй тайзны нүүр удал хичээл. Тэрэн дээр ерөнхийдөө маш идэвхтэй байсан. Миний ураг хамгийн сайн гарсан дүү нүүр удал хичээл баха. Тэгээд сургуулаа төгсчөөд үндсэн одоо бүжигчнэрээ ажиллаад явж байхдаа нэг тийм сэтгэл ханамж, дутуу мэдрэмж, буруу юм хийгээд чам уу, зөв юм хийгээд чам уу нэг юм төөрдөг мэдрэмж байдаг шүү дээ. Яг тэр үедээ ерөнхийдөө энэ мейкапаар явах бас шийдлээс олсон. Ер нь ингэний хийвэл би илүү жаргалтай болох юм байна. Илүү амьдрал сонирхолтой болох юм байна. Тухайн үед хүүхэд бол нэг тийм амар их мөнгө төгрөг олно ч юм уу, нэг хэмээр алдартай болно гэж нэг тийм том юм бодохгүй шүү дээ. Ер нь л одоогийн бүжигчин байснаас илүү намайг жаргалтай болгох зүйл одоо ямар ажил хийж болох вэ гэдэг. Тухайн үед яг нэг дуртай л байсан л да. Гэхдээ энэ нь бол нэг тийм хэдий сурч төгссөн ч гэсэн нэг тийм хөөхөн нэг тийм мэдрэмж гэж юм байдаг шүү дээ. Тэр нь одоо айгу дутуу байсан юм шиг байлаа. Тэгээд яг миний хамгийн сайн чаддаг өөр ямар зүйл хийдэм болоо гэдээ ер нь бодож исэн чинь нүр бодолт.
Ягаад гэхээр би шалтгаангүй байж байхдаа гарн дээр одоо ингээ хөмсөг зураал, нүд зураал, цаасан дээр зураал, ер нь бол тоглолтын бодолтуудаа ингээл өөр дээрээ болон найз нөхөд одоо ах дүүс дээрээ хийж өгвөл тэ. Гэхдээ яг тийм дуртай юм хүн яг мэддэггүй юм билээ. Тэгээд ямар тач мейкапаараа ажиллая гэж төлөвлөөд тэгээ хотод ирээд би хойш орон нутагт бас нэг тийм бие дааж амьдарч үзээ, ажиллаж үзээ гэж бодоод өөр нутагт очиж ажиллаж ирсэн. Говьсанбөр аймгийн Боржон чуулгад ажиллаж ирсэн. Бүжигчнэр. Тэгээд дараад нь хотод буцаж 7 сарын дараа буцаж урж ирээд мейкапаар ер нь бол ажиллах гэж их оролцсон. Эхэндээ их хэцүү байсан. Яг л тухайд монголчуудын нэг ой тоонд гэх юм уу гойж годох бол ер нь бол байсан ч гэсэн төдийл одоогийн шиг бүр юм ачаал бүгдлөгдөг зүйл байгаагүй. Тэгээд эрэгтэй хүн тэр тусмаа яг нүүр бодно гингууд хүмүүсийн толгоонд нь боохгүй. Тийм. Яг тийм. Ямар солиотой эсвэл хүүхэн шиг мөөхөн шиг гэл те. Манай аргийнхаа хүртэл ерөөхдөө жоохон нэг тийм гайхчихсан миний сонголтонд. Тэгээ яг дуртай зүйлээ хийж байгаа болохоор хүн нэг ер нь бол ядардггүй, өлсдггүй те. Ер нь бол айгуугаа ирчүүчтэй байдаг шүү дээ. Тэгээл яг урсгалаараа ингээл хийх дуртай юмаа хийгээл чаддаг юмаа хийгээл улам хөгжүүл явж исэн чинь тэгэл нэг өдөр сошиалар юу нь бол их танигдсан. Одоо хүмүүс манай монгол ирчүүдийн дийлэнх нэг юм бүдүүн тойм тий мэдрэмж нь тийм байдаг штэ. Эмэгтэйчүүдийн гомдолдог нэг үг. Манай нөхөр намайг нүрээ гоё бодоод үсээ засуулсан байсан чи анзаардаггүй гэдэг. Гэтэл эрхэс бүр ингээд мейкапын чиглэлээр мэрэгшээд ингээ хүмүүст танигдсан гэдэг надад бүр сонирхолтой санагдаад байна. Тэгэхээр манай уламжлалт ойлголтоор эмэгтэйчүүд л нэг юм чимэглүүр нарийн мэдрэмж байгаад байдаг. Эрэгтэйчүүд нэг бүдүүн тоймын гэдэг ойлголтыг юу гэж тайлбарлах вэ? Ер нь залуучууд мэдрэмжтэй шүү дээ. Мэдрэмжтэй. Гэхдээ нэг гадагшаа нэг тийм илэрхийлдэггүй л гэж би боддог. Яг л бидний уламжлалт сэтгэхүүгээр эрэгтэй хүн одоо нэг жоохон тийм байх хэвээр, бүгшиг байх хэвээр, гоё гангалж болохгүй ч юм уу нэг тийм уламжлалт сэтгэхүүгээр одоо бидний ой донд нэг буруу юм шиг болцсон шүү дээ. Бусдаар бол эрэгтэй хүмүүс бас нэлээд мэдрэмжтэй шүү. Тийм. Ер нь тэрэн дээр нэг амар ашил бүгдлөгөө бол одоо хиламигээ ч юм уу ярианд оруулаад ч юм уу байдгүй ярьдгүй болохоос ер нь бол надад одоо анзаарч эрэгтэй хүмүүсийг мэдрэмжтэй санагддаг. Яг мэдрэмжгүй ирчүүд бас байгаа л та. Гэхдээ надад мэдрэмжгүйс илүү мэдрэмжтэй илүү санагдаж байгаа. Одоо надад чинь одоо 20-ын бодлын цахилгаан авч байгаа эсвэл найз охиндоо бэлэг барих гэж байгаа. Төслийн баяраар бас найз охиндоо бэлэг барай бодуулж байгаа гэх мэтлэн тохиолдол байдлаа. Эрэгтэй хүмүүс холбогддог. Бас яг нэг талаасаа тийм байна. Одоо анх үерхэж байхад те 10, 17, 8 та 20 гаруй насны үерхэж байгаа хосууд эрэгтэй нь юмыг их анзаардаг тий. Хүй дараад байгаа мó, хүй өлсөд байгаа мó, эн чин тэгсэн юм уу, тэр чин тэгсэн юм уу гэд байдаг хэрнээ. Суугаад хэдэн жил болохоор нөгөө мэдрэмж нь хайччихдээ. Зүгээр мэдрэмжтэй байхыг хүсэхгүй байгаа юм биш үү? Нэрээ яг тэгж бодогдож шүү. Анх тийм байж байгаа сүулдэ мэдхэ болждаг тий. Анзаархаа болд юм уу, залхах юм яа. Яг энтэй холбоотой юм байна. Мейкап артистийн юм сургууль байдгүй. Эрхэс хаана одоо сургууль байд юм шиг байлээ. Сити илүү. Сити их сургууль байдаг юм шиг байлаа. Би болохоор тухайн үед хөгжим бүжгийн коллежид төгсөөл тэрнээс хойш одоо мейкапаар ажиллаж байгаа. Би бол мейкапын тийм курс өгдөг байхгүй. Одоо богино хугацааны курс. Тэнд бол суралцж байсан. Sabrina makeup artist гэдэг манай багш байгаа. Тэрнээс хойш бол өөрний сургууль мөрөөр суугаагүй. Тийм. Апстор нь мэрэгжлийн нөгөө одоо кино зураг авалтын дүр хувирлалтын гих мэтчлэнтэй илүү хүнд одоо чиглэл байгаа шүү дээ. Мейкап дотроо. Тийшээ бол заавал суралцах хэрэгтэй байх. Миний хийдэг төрөлч нь beauty төрлийн өдөр тутмын гоёлын бүтлэлийн талаар нь хийдэг болохоор. За одоо ингээл нэршил ороод ирлээ. За одоо өстө үндсэн сэдв рүүгээ шууд орж явчих гэдэг. За одоо ингээд нүүр будалтыг хэд ангилах вэ? Шууд будаг шунхны талаар одоо будгийнхаа ангишлаг гэдэг одоо бид нар сурцсан та ингээд онгоолгоод нэгээд ярих юм уу? Арьс арчилгаагаа ярих уу? Хамгийн чухал нь одоо юу вэ? Өдөр тутамдаа наснасаар бас ангилдаг гэж болох юм тийм ээ. Өсвөр насныхан, яг нэг залуу насныхан нөгөө 40 нэмэгдэх шиг тийм гэж байна. Арьсны онцлог тохируулж будалтыг хийн. Бусдаар бол будалтыг жоохон нэг дотн зөндөө ангилна шүү дээ. Бидний мэдэхгүй бол зөндөө юм байгаа. Загварын, зураг авалтын, эфирийн, рекламны, дууны одоо юу гэдэг нь те. Үчийн, гоёлынгийн өдөр тутмын, болзооны, хормын гэл. Зөндөө олон төрөл байгаа. Будалтын яг хувьд болохоор яг нэг тухайн хүний арьсны онцлог, тухайн хүний насжил, тухайн хүний зан характер, өөрийн сонирхол дээр үндэслээд ер нь бол будалтууд бол өөрчлөгдөж явна. Яг л ер нь бол би бол боддیں۔ Нүүр бодолт бол яг л хувцс шиг тийм бид нар орондоо орохдоо унтахдаа мэдээж бүх гадуур ус хувцстайгаа ингээл унтахгүй шүү дээ. Арьсан дэх будгаа бохирдлоо цэвэрлээд сайхан амархын тулд
унтдаг тийм ээ тэрнтэй адилхан. Гадуур ингээ явахдаа бид нар өдөр тутмын бодолтой хам л те. Өдөр тутмын хувцас ямар хувцас өмсдөг. Эсвэл үйл ажиллагаанд явах гэж байгаа бол ямар хувцас өмсөх юм. Эсвэл хоригч юм уу эсвэл чухал тийм арга хэмжээнд ажиллаар уулзж байгаа бол ямар одоо хувцас өмсөх юм. Тэрнтэй адилхан яг нүүр бодол тухайн цаг мөч болон үйл ажиллагаа тухайн хүний одоо тэр одоо цаг мөчтэй ямар хөө одоо тийм өөрийгөө илэрхийлэх үү. Тэрэнд нь ерөнхийдөө нөлөөлөө явдаг. Бусдаар л яг л нэг л төрлийн одоо энэ л над зөгтөг гэх тэр бодолтой юм бол байхгүй. За тэгээд бидний нэг арсны онцлогч нь тослог хуурай одоо хөгшин залуу чангасуул гэх ерөнхийдөө олон төрөл байгаа. Тэгэхээр тэрэн дээр бас анхаарад бодолтын одоо ашиглах бүтээгдэхүүн бас өөрчлөлттэй явна л гэсэн үг. Одоо би эрхэстэй уулзахтаа анхандаа санаа зоол гэсэн. Өөдөөс нь харахаар за одоо яста би ч таг будна гэж нөгөө гурилтна гэдэг шиг юм болцсон байгаа байхдаа яандаа гэж бодчихсон боловч тэгэл одоо за одоо явах та одоо нүүр тулахаас өөр арга байхгүй гэд. Тэгэхээр хамгийн зүгээр энгийнээр л яриа л да хэдүүлээ. Зүгээр одоо за энгийн жишээ гэвэл Эма бит хоёр 40 гарсан эмэгтэйчүүд. За ингээд 40 гарсан эмэгтэйчүүдийн өдөр тутмын бодолтыг бид нөр өдөр болгоно л хийн. Гэвч заримдаа бүр бодоггүй явна штэ. Заримдаа хэтрүүлсэн юм уу гэмээрч явна. Эсвэл одоо ингээд өдөр тутмын бодолтыг бид нар яаж бодвол зүгээр ийдгийг. Яг 40 нэмэгтэр асууж тийм. Тэгээ. За 40 нэмэх насан дээр бол над дээр бол угаасаа яг ихэнх хөгжлөлтөгч нар бол 40 нэмэх хүмүүс байдаг. Өө тийм үү. Тий. Одоо ер нь бол ингээд үр хүүхдээ гаргаал томорцсон гараас гарцсан, ажил амьдралын карьер тогтцсон. За одоо эргээд харахад ерөөхдөө яг залуу насндаа өөртөө яг юу зарцуулж исэн юм бэ? Өөртөө анхаардаг байсан үг гэхээр үгүй байдаг манай Монгол одоо бүсгүүчүүдийн хувьд. Тэгэнгүүт яг 40 нэмэх болоод ирэнгүүт илүү одоо ихэнх эмэгтэйчүүд нь шүү. Өөртөө илүү анхаарал явдаг. Тийм. Одоо гоё царцтай, гоё биетэй, эрүүл мэндэд анхаарсан гэлтэй. Тэгэнгүүт одоо нийтлэхээр одоо биологийн угаасаа хөгжрөлт ч юм уу өөрчлөлт бидүүд явагдаж байгаа. Тэгэхээр одоо зовх сулн, арьс унжин, за тодорхой хэмжээнд жоохон одоо давхар яруу ч юм уу тийм илүүдэл жингээс болоод нүрэ жижиг гаргалахыг хүснэ. Тэгэнгүүт яг тэр тухайн хүнтэйгээ ярилцаад үзэнгүүт ихэнх эмэгтэйчүүд анзаардаг юм нь илүү залуухан болохыг хүсдэг. Тэгэнгүүт нөгөө унжаад байгаа одоо суларсан байгаа зовхны арьсыг илүү өргөж бодох. Илүү одоо нүүр ингээд юм хэлбэр нь илүү том залуугаас илүү том болцсон ингээд нүүрний хэлбэр том байгаад байгаа бол илүү жижигхэн хэлбэрлэг илүү нүүрнийг өргөж өгсөн байдалтай. За тэгэнгүүт уруулан хүртэл ерөнхийдөө анзаарах юм бол нэг бид нар шанаас явагдсан гэх юм уу одоо юу гэдэг анзаарж хахад уруулны зөүлийн шимэгдээд уруулны болчоос их ажлаас хамаарат уруулны иргэн тойронд үрчлээ үүсгэж юм уруул жижигсэх тохиолдол. Тэгэхээр энэ жоохон том уруулж бодох. Гэх мэтчлэн одоо нэг тэр өөрийнх нь жоохон гоо зүслэнгийн жоохон одоо доош нь татаад байгаа асуудлуудыг бүгднийг дээш нь болгож өгнө л гэсэн. Бодолтаар шүү дээ. Бодолтоор дээш болгож өгнө. Тийм байдаг. Гэхдээ нөгөө үйлчлүүлж байгаа хүмүүсээс анзаараад байхад хүний хөгшрөлт адилгүй байгаа байхгүй юу? Зарим хүмүүс одоо төрөлхийн генд нь одоо тийм залуу хүмүүс байдаг. Зарим нь болохоор илүү нөгөө хурдан хөгшөрдөг ч юм уу тийм гентэй. Эсвэл зарим нь амьдралын буруу хэм маягаас хамаардаг ч юм уу, зарим нь үнэхээр урт анхаардаггүй ч юм уу гэх мэтчлэн. Одоо туул ит хоёр өөрсдөр их олон юм дээр жишээ авдаг. Одоо чинь туул бол нэг юм шүмбүрдүү жижигхэн юм царайтай эмэгтэй. Би болохоор юм бүрки дугуй царайтай. Ийм эмэгтэйчүүдийн бодол бас өөр болох бах. Одоо миний ойлгож байгаагаар туранхаа хүмүүс ингээл гоё арга ясныхын бүтэцтэй ингээл харагдаал хааны юу байгааг нь мэдэгдээл. Минийх бол одоо баг ингээд тэмтэрчээж харагдаж штэ. Энэ төрлийн эмэгтэйчүүд бодог авахтаа илүү дутуу байгаад илүү шөвгөр ингээ бүтцэн тодорцсон эмэгтэйчүүд илүү тодорно гэсэн юм байдаг юм уу? Энэ бол зөвхөн бодож байгаа хүний ур чадвараас хамаарат байна уу? Тухайн хүнийг одоо шинэ би өөр дөр чинь ингээ харахад бол илүү надад дүүргэлт хиймээр санагдаж байгаа байхгүй юу? Дүүргэлт гэдэг нь илүү хонхор одоо энэ сүдэр илүү гэрэл тавьж нүрийг илүү дүүргэж харагдуулах зорилготой. Өөрөөр хэлбэл болохоор шанааны яс яг л үндсэн Монгол төрх байдаг шүү дээ тавтай. Тэг гэрэлтэй улмал том болно. Тэгэхээр эсвэргээрээ шанааны ясыг багасгах байдлаар сүдэр тавина. Тэгэхээр бидний нөгөө ясны бүтэц за тэгээд энэ нөгөө хэмжээ байгаа шүү дээ. Янз бүр шүү дээ. Аль нь том байна, аль нь яг жижигхэн байна. Тэгээд яг нөгөө ямар стандартаар байвал илүү гоё харагдана гэдэг ерөнхийдөө юм байгаа, ойлголт байгаа. Алтай харьцаа гэл байдаг шүү дээ. За тэгэнгүүт тэрнээс аль нь илүү жоохон зөрөөд байна гэх мэтчлэн. Одоо энэ шанааны ясыг том харагдуулмаар байна уу, жижиг харагдуулмаар байна уу? Эсвэргээрээ нэг юм жоохон нэг бомбуур нүртэй болох дуртай юм байдаг. Тий. Одоо юм шөвгөр мөртлөө ихэнх хүмүүс шөвгөр болохыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр эсрэгээр илүү юм дүүрэн харахыг хүсдэг хүн байна. Уг нь бол залуу төрх шүү дээ. Залуу байхад боб бондгор үйж хагаад нас ахих тусам ингээд жоохон шүүгээд өгдөг тийм. Тэгэхээр яг нөгөө хүмүүсийн хүсэж байгаа зүйлийн юу нь бол эхлээ ярилцсан сайн ойлгох хэрэгтэй. Одоо манайхан ингэдэг байхгүй юу?
яг тийм өгөгцсөн юм айгуу дуртай. За ийм хүн ийм өнгөөр будна, ингэж будна гэдэг. За. Тийм. Тэр бол ер нь бол сонголт хийж чаддаггүй ч юм уу одоо өөрийнхөө яг юунд дуртай, юунд дургүйгээ мэддгүй эмэгтэй хүмүүс зориулсан юм байдیں۔ Тэгэнгუут нөгөө яг тэр бичигдсэн хуулиар нь одоо будаад үзлээ л дээ. Тэгэнгуут бас зохимжгүй тохиолдол байна. Тэгэхээр өөрчлөж байгаа одоо хүнээс эхлээд би өөрийгөө илүү сайн мэддэг байгаасаа гэж хүсдэг. Яг юу хүсэж байна? Заавал мэрэгжлийн хэллэгээр биш ч гэсэн ядаж би залуу харагдмаар байна, ядаж би илүү цэгцтэй харагдмаар байна, ийм харагдмаар байна, тийм харагдмаар байна, тэрэн шиг харагдмаар байна гэж жоохон төлөөлүүлж илэрхийлж болно. Тэгвэл шууд одоо нэг манайхны бас нэг дутагдaltaй зан чанар нэг юм бид нар ч Аз хүмүүс шүү дээ. Европ арт яриад гинэ. Сандлаж авах ингэчих юм уу? Урагшлуулж гоо. За. Тэнгууд бид нар нэг юм Европ хүмүүсийн зургийг харуулж ирсэн нэ. Яг ийм болмоор байна гэд. Бидний ясны бүтээц за харагдах байдал өөр шүү дээ, тий. Тэгэхээр өөрийнхөө юунд дуртайгаа л олох хэрэгтэй. Тийм байна, тий. Тэрийг олохын тулд олон янзын байдлаар туршиж үзнэ. Ингэж бодвол, ингэж хувцлуул, иймэрхүү байдал одоо стил юм надад зөгч гэнэ үү, зөхгүй юу? Дотны найз нөхдөс асуун, хүмүүсийн одоо яаж хандж байгааг нь ажиглана. Тэгвэл оролдохгүйгээр бид нар шууд нэг хүнд итгээд ч юм уу шууд тэр хүний зөв гэснээр ингэ явна гэдэг бол айгүй алдаа дутагдaltaй юм шиг санагддаг. Гэтэ ер нь хамгийн одоо зөв сонголт яаж хийдэг вэ гэхээр би нэг олон талын яриад байхгүй. Ер нь бол энэ подкаст үзэж байгаа бүсгүүчд бас яг туршаад үзвэл зүгээр байх. Өөрийгөө ер нь талент хараад хувцалтаа, нүүр хөдөлтөө, үсэлтээ, өөрийнхөө зураг авах одоо өнцгөө өөр чи яаж одоо нэг тийм эвтэйхэн мэдрэмж төрж гэнэ үү? Нэг юм тухтай хувцсан хүмүүстэй юм шиг мэдрэмж байдаг шүү дээ. Тийм мэдрэмж хэрвээ төрж байвал ер нь бол яг л таны стил имиж болж байна. Бид нар гоё брендинг ч юм уу, гоё үнэтэй будаг ч юм уу, үнэтэй хувц өмссөн хэрнээл нэг л бит тухгүй харагдцны сонин сууж өгдөггүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэр чинь бол айгүй хүний мэдрэмж айгүй чухал байхгүй. Одоо тэгээ гадуур будагч их болсон байна. Сонголт маш ариун болсон байна. За тэгэл улсаараа тэгэл өнгөөр өстой ариун болсон. Сүүлийн үед ингээд тренд хувцсан дээр бүх юм дээр байна. Одоо тэгээд трендээ дагж бодох уу та. Яах вэ? Ер нь бол тэр нүүр удалтын тренд, хувцлалтын одоо тэр хэв маяг ер нь бол тийм соёлын ялгаанаас үүсдэг. Одоо ер нь бол хаанхын соёл илүү их давмгаалж байна. Кино урлаг, дуу. Ер нь бол солонгос байгаа. Тийм шүү дээ. Сүүл тэгэл ер нь одоо хятадууд ч юм уу те. Дуу клип хувцлалт гэл. Тэнгууд яг тийм нөлөө бүхий тийм одоо урлагийн салбарын хүмүүсийн хувцлалт, нүүр будалт ер нь бол өнөө цагийн үе жоохон трендийг барьдаг. Одоо Холливуудын алдартай инфлюенсерүүд, модельүүд байна те. Яаж хувцалж, яаж нүрээ будаж ин тэр нь яг л ингээл дагаал явцдаг. Бидэрт бол хамгийн ойр нь бол солонгос. Солонгос сүүлийн үед болохоор нүүр будалтнэр бол Таиланд мейкап байна. Миний одоо мэдж байгаа бол нэг 2-3 жилийн өмнө Таиланд мейкапыг бол нэлээд сонирхсон. Ягаад гэхээр тухайн үед мисүүдийн тэмцээн одоо болдог шүү дээ. Miss World, Miss Earth, Miss Universe гэлтэй. Ихэнх одоо тэдний ялагчдын мейкапыг эрэгтэй артистууд, Таиланд артистууд, Вьетнам артистууд хийгээд байгаа байхгүй. Эрэгтэй бодолтууд. Эрэгтэй артистуудын бодолтууд. Тэнгуутана тийм Аз хэв маягийн мөртлөө хэд Европ шиг тийм хурц тод биш, хэд одоо солонгос шиг юм уу нэг тийм зөөлөн натурал биш, нэг тийм холимог нэг релиз нэг тухайн одоо улс үндэстний нэг жоохон хэв маягийн гаргасан. Тэр нь одоо монголчууд их таалагдаад байгаа юм билээ. Одоо Туулбит хоёр подкаст хийгээд ингээд дүрс гараад сууж яхаар уг нь хэрэндээ өөрөөсөө боддгийг. За талент харж байгаа л би одоо ингээд өөрийгөө өнөөдөр хамгийн тодороо хамаг чадлаараа ингээд ур чадвараа гаргаа будцсан байгаа нь энэ. Тэг ингээд талент харахаар яг өөрт болоод байгаа юм шиг санагдаад одоо энэ дэлгэцэн дээр ингээд харахаар бүх өөрөнхий ерөөсөө ямар ч бодоггүй харагдаад байдаг байхгүй юу. Гэтэл миний дотор харагдаж байгаа байдал хоёр ингээд зөрчилдөд байдаг. Уг нь би нэг айхтар бодохгүй байгаа юм шиг хэрнээ аятайхан шиг гарчихсан гэсэн хүсэл байгаад байдаг. Тод бодгонд дургу. Тэгтэл ажлын шаардлага бас байгаад байна. Бид нар чинь ингээд бас эмэгтэйчүүдэд хүндлээд өндөр өсгийт гэдэг нэртэй подкаст хийх гээд байдаг. Тэгэхээр одоо яаж энийг ингээд зөв чиглэл рүү оруулах вэ? Яг ингээд мэрэгжлийн артистаар өдөр болгон өдрийн 2-3 бичлэгэнд ороход тухайн бүрдээ бас бодуулах нөхцөл байдал үүсэхгүй байгаа юм л да. Одоо ингээд өөрөө бол энгийн будалтандаар ингээд хийгэнгуут тод харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд эфир дээр ингээд камеран дээр харангуут натурал байгаа шүү дээ. Натурал ятха бүр ямар ч бодоггүй харагддаг. Тэр нь юунаас вэ гэхээр ер нь бол гэрэл сүдрийн нөлөө. Та мейкап одоо гэртээ хийсэн одоо орчны гэрэл чинь
гэрлэнд ямар одоо бодол харагдаж байна. Тэнгууд одоо энэ ингээ студиудтэй хэдэн талаас ямар гэрэлтүүлэг өгсөн байна. Гэрэл өөрөө их ороод ирэхлээр будгийг илүү юм бүдгхэн юм жиг харагдуулчдаг. Сүүдэр ихтэй жоохон бараан газар илүү их сүүдэрлээд тавьсан сүүдэр нүдний тэн контур илүү тодорч харагддаг. Тэгэхээр ямар хуу үйл ажиллагаа нь ямар хуу орчинд очих гэж байгаагаас хамаарат тухайн гэрэл нь одоо тод байх уу, бүдэг байх уу, эсвэл юм гялалцсан байх уу тэрэндээ тохируулаад бодолт хийдэг. Тэгээд ер нь бол өдөр тутмын ингийн бодолтууд, үдшийн гоёлын шинэ жилийн бодолтууд, тайзны мейкапууд, эфирийн мейкапууд гэх байдаг. Зөв. За тэгвэл энэ дээр нь дахиад нэг юм асууя. Эмэгтэй хүн одоо ерөнхийд нь эмэгтэйчүүд бид косметик одоо гэж хэлсэн шүү дээ тий нөгөө гоо сайхныхаа энэ цүнхэн дотроо бид заавал авч явах юу байх хэвээр хичнээн төрлийн одоо багс байх хэвээр заавал авч явах нүүрний ямар будаг байх хэвээр за би бол ястай холон баныг нь утгана зарим нь байхгүй нүдний тэн байхгүй хэдэн жил амьдэрсэн хүн шүү дээ. Тэгээд ингээд саяхнаас авсан гэх мэтчлэн ингээд биднэрт алдаа их байдаг. Тэгтэл мэргэжлийн мейкап хүн бол зөвлөх байх гэж бодож байна. Дор хаяж нэг тэдэн багс байвал тий. За дор хаяж нэг та нарт ийм будаг заавал байх хэвээр. За тэр нь бол хамаагүй. Эднэр л байх хэвээр шүү гэдэг тийм зөвлөгөө өгч. Байх уу? За энэ бол тэгээд яг будгаа яг ингээд гой будаад явцсан тохиолдолд бол нэг тэгээ сэргээдэх шаардлага байдаггүй. Ер нь бол номын сорн будаад будгаа түгжээд барьчих юм бол тэгэхэд ер нь одоо манай монголчууд бүсгүйчүүдийн надад нэг тийм нүур бодолт аюу халдуурны санагддаг. Яна. Амар халд одоо яг эргэн тойрны найз нөхд за тэгээд ах トゥ нараас харж байхад ингээл жоохон инээдтэй л яд юм л. Хэдий одоо би зөвлөд ингээ өгөөд ахт нөгөө нэг уламжлал сэтгэх юм уу яг л нэг хийгээ заншсан байдлаараа засагддаггүй үг авдаггүй. Наадсаа одоо нэг хэрэгэлсэн нүур удалтын спонж ингээл нүрэ будсан л бол байнгын угаа. Тэрийг угаахгүй. Ингээд байлгаал. Багсаа угаахгүй. Тэгснээ ингээд одоо хитгэн багс гаргаж ирснээ өөрх нь хүсэж байгаа юм айгүй том юм үсэд байдаг. Бид тэрийг бол хоолоор зүйлдэг байхгүй одоо нэг амар гоё юм одоо Аз ч юм уу Европ ч юм уу гоё олон орсон ажиллахтай гоё хоол байлаа. Тэгсэн ирнэ материал нь айгүй зөвхөө. Тэгээд ингээд одоо түнхэн шанаг ч юм уу тэр гал мал нэг зөриөлт юм биш. Тэг яг тэр хоолыг хийж чадахгүй. Яг тэрнтэй адилхан бидэрт ер нь ханддаг хандлага нь ер нь бол тэгэл хитгэн ямар ингээл болгочондоо гэж үзээд байдаг. Зөвхөн ер нь бол зайлшгүй авч явах хэрэгтэй зүйл бол ер нь тослог авдаг цаас байх хэрэгтэй биднэрт. Бид нарыг анзаарах юм бол ихэнх нь хамар хацар дух хэсгээр ингээд тослогтой гялаачдаг. Тийм тосон дээр шууд бид нар пудр мүдэд өрхөд ингээд будгаа зэрэг гэж зэрэг ингэж бол байхгүй. Улам мөх болно. Тэгэхээр эхлээд тослогоо авч цэвэрлэх тийм цаас байх хэрэгтэй. За тэгээд хуура пудр байх хэрэгтэй. Гэхдээ одоо будгаа зэрэг гэж байгаа учраас хит амар тийм зузааруулдаг бүтцтэй биш. Маш тийм нэмгэн бүтцтэй. Арьсан дээр их одоо өвчлөө үзгээд харахгүй, арьс будалтыг зузааруулаад харахгүй. Тэрүүд дандаа ингэж будгаа зэрэгж явах хэрэгтэй. За. Хоёрт нь гэх юм бол гуравт нь гэх юм бол уруулын будаг. Уусаал бид нар юм идэж тэгэл арилна. Тэгэхээр уруул өнгөлөгч юм уу эсвэл нэг юм тохирдог өөрхөн будгийг ашиглах хэрэгтэй. За энэ гурав заашгүй байх хэрэгтэй. Заашгүй байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нэмээд нэмэлтээр яг setting spray гэдэг, fixing spray гэдэг. Бодлыг илүү гоё застдаг эсвэл удаан байрахад зориулагддаг. За тийм fixing spray, booster spray нь ерөнхийдөө нэг тийм бодлыг застдаг гэх юм уу да. Бодол жоохон барзаагаал жоохон ингээд арьсан сууж өгөхгүй байгаад идэв шүү дээ. Тийм тохиолдолд ингээд будгаар нэг нэмчээд жоохон нэг засах байдлаар хэрэгжилж болно. Будаг түгжигч гэж яриад байна шүү дээ. Хаяа нүрэ бодуулчаа тэр будагтайгаа орой болтол явчихсан гэж бас бодно. Тэгэхээр хуураа бас байгаадах шиг байна. Тэгснээ нөгөө шүршдэг, цацдаг байгаад байна. Энийг сонголт нь аль нь зүг бэ? За, хоёулаа ер нь ашиглаад байх хэрэгтэй. Аль нэг юм гэсэн юм бол байхгүй. За, нунтаг пудр буюу одоо шахмал бүтцтэй байгаа, нунтаг элбрээрээ байгаа тийм ээ. Тэр чинь хэрэглээд хоёр янз нь л зүгээр нэг юм хэрэглэнтэй байгаа гэсэн үг шүү дээ. Нэг тэр нь болохоор одоо юм крем өө дарагч, шингэн өө дарагч гэдэг юм наалдам хай тослог бүтцтэй юмыг хуурай болгож ингэж түгжиж барих үйлчлэгээтэй. Одоо setting spray гэдэг одоо fixing spray гэдэг байгаа шүү дээ. Тэр нь болохоор будалтын хамгийн сүүлд нь ингэж будгийг ингэж барьж өгөх зорилттой. Одоо арьсан дээр олон давхарга одоо нэг крем, сүүдэр, хацар өнгөлөгч, пудр, хуурай сүүдэр, хуурай гэлсэн олон давхарга үүсэж байгаа шүү дээ. Тэрийг ингэж арьсан дээр нэгтгээд арьс руу илүү гоё суулгаад ингэж эцсийн байдлаар барьж өгнө. Нөгөө пудр нь болохоор зөв юм тослог наалтам хай бүтцтэй юмыг л хуурай болгож түгжиж өгч байгаа. Хоёулаа л түгжиж, хоёулаа л ашиглагдана. Наад тэр харин хүмүүс их эргэлзээд байдаг байхгүй.
Тэгээд нөгөө нэг арсны онцлог тохирсон тийм будаг түгжигч мист байгаа, пудр байгаа. Тослог арсных, хуурай арсных, тий, холимог арсных гэл. Гэтэ холимог арсны бүтээгдэхүүн жирнэ байдаг юм дөө. Яг тэр холимог одоо арстай хүнд түрхэх одоо праймер болон одоо бодлын суур праймер шүү дээ. Праймер нь болон түрхэх крем нь ерөнхийдөө ингээд холио түрхчихдэг гэсэн. Одоо энэ хэсгээр илүү тослогддог, энэ хэсгээр илүү тослог нөхцөлтийн эсрэг одоо праймер түрхээд тухаараа ч юм уу хацраараа хуурашдаг бол тэр хэсгээр ингээд хуурай арсны праймер түрхээд тэгээд ер нь бол буддаг. За тэгээ будгаад үүсгэхдээ ерөнхийдөө арсыг одоо тослог арстай бол мат болгодог юм байгаа. Тослогын давмгай бол шүү дээ. Илүү хуураш гэдэг бол чигшүүлэг бүтцтэй одоо спрей гэдэг тэрийг арсны онцлогтой тохируулаад сонгочдөг гэсэн. Миний эргэн тойрны эмэгтэйчүүд праймер хэрэглэдэг эмэгтэйчүүд маш цөөхөн. Тэгээ би өөрөө бас хэрэглэдэггүй. Хэрэглэнэ гэж одоо тохиныхоо зөвлөгөөгөөр нэг байсан. Тэгээд яагаад ч ингэ зунгаарлалт татчих юм уу би хэрэглэж чадахгүй байгаад байсан. Уг нь бол мэрэгжлийн хүмүүсийн зөвлөж байгаагаар тэр чинь өксвийн ингээд таглаад арсаа бодгоноос хамгаалаад гэд чухал үүрэгтэй юм билээ шүү дээ. Энэ нэрээ миний ойр хавьд л байгаад энэ нийтлэг манай эмэгтэйчүүдийн сул тал байна уу? Тийм, праймерийг ер нь бол нэг тийм сайн ойлгохгүй байгаа. Одоо яг бодлын суур тас гэхээр арсыг одоо чигшүүлэнд бэлдэж өгж гэнэ гэж ойлгож байгаа шүү дээ. Ер нь праймер бол ер нь бол яг тэрнтэй адилхан. Бодлонд одоо арсыг бэлдэж өгж, арсны гадаргуу ерөнхийдөө юм хамгаалалт, давхарга үүсгэж өгж байгаа. За тэгээд давхарга нь болохоор ямар байдлаар юм гэхээр тослог арстай бол тослогийн ингэж байрж хянж өгөх зорилготой. Нөхцөлтэй бол нөхцөлтийн дүүргэж өгөх зорилготой. Хуурай арстай бол арсыг илүү ингэж чигшүүлээд гадарга үүсгэж өгч байна. Ер нь будалтын суур одоо тоос бүтээгдэхүүн гэж ойлгож байгаа хэрэгтэй. Гэхдээ илүү будалтын яг ингэж яг үнэтэн суур болоо явчихдаг. Арс ажиллагааны хамгийн төгсгөл нь ерөнхийдөө нарны тоос байдаг. Нүүр будалтын хамгийн эхлэл нь нарны тоос байдаг. Тэр нарны тосны дараа ерөнхийдөө будалтын праймер гэж өгдөг байхгүй юу? Гэхдээ яг та нар нөгөө нэг өөрсдийн будсан будалтыг мэрэгжлийн артистаар ч будуулсан будалтын тогтцыг ингээд ер нь дараа нэг анзаараад үзээрэй. Ямар үдээ? Илүү удаан тогтцтой мэрэгжлийн мейкап артистууд их тийм. Та нарыг бол ингээд яг өөртөө будсан юм шиг мөртлөө үдээс хойш ингээд харангууд ялаа тослогтол алаг цоохор болоо дахиад гэрэнд байж байдаг үстэй. Тэгдэг. Тэр юунаас л болоод байгаа юм бэ те? Будалтын дис дараалал будгийн чанар арсыг яаж будалтанд бэлтэж гин. Тэг ямар бүтээгдэхүүн давхарлаж одоо хооронд нь зохицуулж хэрэгжилж гин те. Энэ ч бас чухал шүү дээ. Одоо шинэ жилд өгч гин. Шинэ жилээр л ганцхан нүрээ будуулдаг эмэгтэйчүүд олон олноороо байгаа. Гэт ярихаар мэрэгжлийн хүмүүс дунд нь ороод ирсэн юу яриад байгаа энэ эмэгтэй гэдэг юм а. Нэрээ байдаг шүү эмэгтэйчүүдээ. Тэгэхээр нүрээ арсаа яаж бэлдэж одоо мэрэгжлийн хүн дээр очих вэ? Ганц удаа бодуулаад ганц шинэ жилдээ орж байгаа юм чи эмэгтэй хүн болгоны л хүсэл айтаахан сайхан байчих юмсан гэж бодно. За нийтлэг одоо манай хүүхнүүдийн алдаа идэг байхгүй. Тэр нь алдаа нь юу вэ гэхээр боёр болох гэж ингээд хит их цэвэрлээд эхэлдэг. Арсаа хит их цэвэрлээд маск тавиал, гоосханд ороод батгаа шахуулаад, нүүрэндээ тарилга шахуулаад, нүүрэндээ утас суулгуулаад, сүйлүүдийг анзаардаг болсон. Хэрвээ нүүрэндээ тийм элдвэн янзын нүүр өргөдөг утас одоо суулгах гэж байгаа ядаж нэг сарын өмнө ч юм уу. Эсвэл 14 хоногийн өмнө ч юм. Тэгвэл тэр нүүрэнд зовёрт байдаг байхгүй. Хөхрөлт үүснэ. Эсвэл ингээд юм сорив тогтцдог юм нэг юм помбогоод нэг энд нэг юм шигдсэн юм шиг болчтой. Тэрэнд нь хурж даралт одоо хурж мурж ингэж дарахлаар өвдөд байдаг. Батгах шахуулахтаар болохоор бараг 10 хоногийн өмнө батгаа шахуулаад цэвэрлүүлсэн байх хэрэгтэй. Тэгвэл батгах шахуулангууд ингээд улаан сорив ч юм уу одоо өрөвсөл ч юм уу нөгөөд нь идэхгүй ч явах тохиолдол байдаг. Эсвэл тэгээд хэд нөгөө нэг цэвэрлж нэгэд бас өмнөх өдөр нь хитрхи их одоо арсыг ингээл гуйжуулаад гимтэйгээл олон давхрын элдэн анзим хэрэглээ арсын амир эмзэг болцсон байдаг. Бид нар арсаа гуйжуулаад хэрцэн гэдэг мөртлөө будалд барзаагаад байдаг байхгүй юу. Тэнгууд арсаа гимтэйгээ хийцэн байдаг. Тэрэн дээр маш сайн анхаарах ёстой. Одоо энэ жилийн нэгэн шинэ жил ярьсан юм чинь энэ жилийн будалд нь арай тийм нэг содон гоё эсвэл энэ тийшээ хазааж байгаа шүү, ингэж будаж байгаа шүү гэсэн тийм зүйл байна уу? Одоо нэг тренд юм байна да энэ жилийнх. Тий. Ер нь над дээр он гарснаас хойш бодуулж байгаа хүмүүсийн ихэнх дийлэнх сонголт нь маш гоё тийм цэвэрхэн мөртлөө гоё юм үзэсгэлэнтэй харагдуулахар бодолтууд хийлгэж байгаа. За. Элдэн янзаа овор нэмүүлэхгүй. Тухайн хүний төрхийн яг өөр гоё тодруулж өгсөн. Гэтэ ерөнхийдөө л өөрчлөлттэй. Харахад л нэг хүн их будаагүй юм шүү нэ тэр гэж бодхомоор юм шиг мөртлөө илүү гоё үзэсгэлэнтэй болсон. Одоо өмнөх жилүүдийг бодонгууд илүү юм тод хуурцсан ашиглал илүү их одоо юм зургалтай бодолтууд ч юм уу хийгээд байгаа ш хамаа ихтэй ч юм уу тийм хийгээд байгаа. Гэтэ ер нь бол
хүн болгоны сонголт өөр эдэ. Одоо бүр амар эрс тэс өөрчлөлтийг хүсдэг хүн байна. Яг л юм натуралаараа гоё байхыг хүсдэг хүн байна. А зарим нь болохоор юм нэг хэлсэнчлэнтэй нэг юм нэг будааг юм шиг хэрнээ бутцсан юм шиг харагдуулахыг хүсдэг хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр яг хүмүүсийн нэг хүсэл сонирхолтой нийцүүлж будна үхээс бостор яг энэ жилийн трендийн будалтай гэдэг хүн болгонд ингээд будалтыг би шахаж хийдэггүй. Тухайн хүний одоо юу хүсэж байгааг юм анзаарна шүү дээ. Бүр амар юм шинэлэг хүсэлтэй хүмүүс байдаг. Надаас одоо бүр гарахаа одоо би сэтгэж бодоогүй гаргадаг хүн байна. Яана яаж үсээ одоо үсээ гэдэг элдв анзын тод өнгөөр будцсан ирнэ. Яг тэрнтэйгээ адилхан будалт хүсдэг ч юм уу. Тухайн хүний одоо өөрийнх нь одоо тийм сонирхол нь үнэхээр гоё тийм надаас бараг юм тод гэрэлтдэг юм уу. Оо яг үс ярьсных би нэг асууж. Үсээ одоо миний нүс чинь бас тоддоо л орох байлгүй дээ нэг юм. Уг нь сааралд болох санаатай байдаг боловч болдгүй. Энэ үсэн дээр нэрээ тод бодог будчихвол ямар вэ? Тодстой хүмүүс зүгээр үү? Болно. Би өөртөө ингэж бодоод идэв. Өөртөө тод бодог зөгтгүйгээ бүр ингэж суулгацсан. Тэгэл нэг хаяа нэг нүрээ бодуулахаар миндөө нүд баг буддаг шүү гэд хүн зүгээр байлгахгүй. Жоохон шүү гэд хүн тэгээд идэг байхгүй. Тэгэхээр нэрээ будаг зөгтгүй эмэгтэй гэж байдгүй. Өөртөө итгэцэн яваад идэг юм болов уу? Будаг зөгтгөн хүн байна. Хэд их будглаар тухайн илүү жоохон нэг овртой болчдөг ч юм уу. Илүү зохимжгүй болчдөг хүмүүс байна. Эсвэргээрээ бүр ингээд дарваатал нь будж иж амар гоё болдог хүн байна. Бүр үнэхээр бүр асдаг юм уу одоо юу гэдэг. Тэгэхээр тэрийг бол яг л тухайн хүний харц, тухайн хүний бие авч явж байгаа байдал одоо үүдээр орж ирэл наттай харьцаад үг сойлоо шүү дээ. Тэгэл хүнийг уншин юу нь бол гаднаас нь уншин. За иймэрхүү хувц хүмүүст юм байна. Ингэж ер нь бол ярьдсан байна. За бие авч байгаа байдал юм байна. Өөртөө юм ихтгэлтэй байна, ихтгэлгүй байна. За тэгээд ер нь бол өөрийнхөө биеийн илэрхийлэмж нь харна шүү дээ. Хаалттай хүн байна уу, нээлттэй хүн байна уу? Энэ нэмсгэл нь ямар байна? Ер нь бол их хвчлэн ямар нүүрний хувирал гаргадаг юм байна гэл. Тэгжээч нөгөө хүндээ давхарсан будалтыг хийн. Бусдаар бол яг энэ будал гоё харагдгаа гэж шууд хийж болохгүй. Надад яг энэ яриад таалагдаад энэ өмнөх мейкап өмнөх нөгөө стилист ирсэн чи бас тэгж бац. Хувцлалт бол тэр хүнийг илэрхийлдэг байх хэвээр. Нөгөө ааш занд нь тохирох хэвээр гэсэн чинь зүгээр нэг заавал энэ дээр ингэ заасан болохоор энэ хүн ингэх ёстой гэхгүй байгаа нь таалагдаад нөгөө мэдрэмж гэж юм орж ирээд штэ. Зөвхөн хүнээс гарах мэдлэг дээр нэмэх нь мэдрэмж орж ирээд байгаа болохоор бас гоё санагдаад байна. Тэгээд нөгөө одоо ямар ч нүур будалтын мэдлэггүй хүн байсан ч гэсэн яг ингээд өөрт нь тохирох будалтыг хийгээд өөрийнх нь одоо гоо үзэсгэлэнг тодруулаад өгөхөөр харцсан илүү гоё гэрэлтдэг. Яг илүү өөртөө ихтэй болж эхэлдэг. Зогцсон юм хийчихлэнгүй юм уу. Илүү гоё нэмсгэлдэг, илүү алхаа гიშгэ болон тэр одоо биеийн илэрхийлэмж шууд өөрчлөгддөг. Анзаарагддаг байхгүй юу? Тэгэнгүүт тэр хүн ерөнхийдөө яг ингээд юм гоё сайхан байх тал дээр илүү их анхаарад өөрчлөлтийг хийж эхэлдэг. Ер нь анх орж ирэхдээ ямар бодолтой байдаг гэхээр надад бол бодол зөхгүй байх та. За биечтэй, имчтэй гэл ингээл өөрийгөө голдог ч юм уу. Эсвэл одоо хүний ур чадварт итгэдэггүй юм. Тэгэнгүүт яг өөрчлөлт хийгээд эхлэнгүүт л ер нь бол гоё юм байна гэл. Тэр нь шууд харснаас мэдрэгдэнэ. Одоо би чинь хідэн үнж будсан юм дээ өстө. Яста тоогоо алдсан уу? Тоогоо алдсан. Гэтэ яг надад ойрын ямар 3 жилийн ингээд будалтын архивууд байгаа ингээд хідэн хүн будулсан, ямар хүн зүудулсан гэл. Тэрийг тоолоо суучих цаа байхгүй шүү дээ. Тэгээ шинэ жилээр болохоор манайхан нэг иймэрхүү хандлагатай хүмүүс байдیں۔ Бараг амьдрал дээрээ ч боддгоо. Тэнгуутаа яг нөгөө нэг юм шинэ жил болонгууд нэг тийм хүсэн үлээсэн бараг өдөр нь ганц бодуулдаг өдөр нь. Тэстэ дарваатлаа бодуулдаг гэж боддог хүнч байна. За эсвэл өөртөө тохирсон бодолтой гэж боддог ч хүмүүс байна. Тэгээ хамгийн их бараг ашиг бүгд гэж бараг нийтээрээ бараг нүрээ бодуулдаг. Одоо ингээд шинэ жил хүрээд ирэх яриастай амар хивээж байгаа. Цаг авах бах тий. Одоо ер нь бол тийм цаг их аавн. Тэгээд нөгөө нэг байнгын бодуулдаг болсон хүмүүс байна. Эсвэл одоо яг шинээр артистаа судлаад хайж байгаа хүмүүс байгаа. Тэнгууд Монгол сүүлийн үед бол маш их одоо гоосхны салбарт бол артистууд бол нэмэгдсэн. Тэрийг бол би нэг буруу шахахгүй. Тэгэхээр тэр дунд бол мэдээж өөрийн гэсэн одоо өнгө хэв маяга олцсон артист байгаа, олоогүй хүнж байгаа. Тэрийгээ дагаад бас жоохон бүтлгүйтсэн үйлчлэгч нар ч байгаа. Одоо чинь манайхан чинь бол аль болох боломжийн хямдхан эсвэл юу гэдэг тиймэрхүү зүйлд илүү ачлал бүгдлэг хүмүүс байна. Эсвэл яг ур чадварт ачлал бүгдлэгдэх хүмүүс байна. Тэнгууд яг нийтлэг сонсож байхад болохоор харамч хүн хоёр дулан гэдэг шиг манайхан жоохон нэг тиймэрхүү халдсан зүйлүүд бол их над дээр тулгардаг. Эсвэл түрүүжил ястай нэрээ ингээд бодулсан чинь тэгээ алдчихлаа ингэчлээ гэл. Тэгэхээр ягаад будалтын үн ханш ягаад юм ер нь ялгаатай гэдэг нь гэхэлэр нэгдүгээр бидний нөгөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн
За тэгээд аль болох юм тавтай, тухтай одоо хотын төвөөр ч юм уу хүмүүс илүү ойролцоо байх юм опсын түрээсийн үн. За тэгээд дээр нь бас энэ олон жил одоо хүмүүний одоо ажилтан жил өөр шүү дээ. Одоо ажил туршлага энэ ажилд хэр үнэнч байсан тийм ээ. Тэр байгаа. Тэгэхгүй нөгөө яг баяр ёслол болохоор л борооны данах мөг шиг гэдэг шиг гинт артистууд гарч ирэл ханаас чанга гарчсан мэдхгүй гарч ирэл одоо үнэлгээ бууруулдаг ч юм уу одоо нэг тийм зах зээл дээр ур чадвар биш үнэлгээгээр өрсөлдөг артистууд байдаг шүү дээ. Тиймэрхүү байдаг. За тэгэнгүүт нөгөө бас ур чадварыг үнэлж байгаа үнэлж байхгүй юу? Үнэлгээнд дээр. Тэрийг манайхан бас бодолцох хэрэгтэй байдаг. Одоо энэ шинэ жил болж байна. Болох гэж байна. Тэгэхээр шинэ жилийн ихэнх нь тэгэл орой өдөр ингээл болдог шүү дээ ер нь. Тэгвэл энэ шинэ жил чинь бас дотроо хуваагдаад байгаа шүү санагдаад байгаа юм. Зарим нь бүр нэг тийм амар гоё юм ихэмсэгтэй дээцийн зиндааны гэх юм уу юу гэх юм. Тийм гоё ингээ үдшилтэд яваад байгаа шүү. Зарим нь баг албаны шахуу нэг тиймэрхүү шинэ жилийн одоо юу гэдэг нэг тийм салбараасаа ажилласаа шалтгаалаад яваад ах шиг байна. А зарим нь болохоор жинхэнэ партинд ороод ах шиг байна. Тэ палаж энтер өмсгүйгээр даашинж өмсгүйгээр нэг тийм чөлөөт стилтэй ч юм уу. Энэ болгон дээр будалтууд нь өөр болох л ах та. Угаасаа дэгэн ямархуу орчинд ямархуу одоо дресс код зарласан тийм ээ. Одоо зүйд чи одоо нэг тийм элдвийн онцон шоу баяр ёслолч нэг тийм дресс код эсвэл нэг тийм үйл ажиллагааны нэр өгөөд байгаа шүү дээ. Илүү гоё одоо өнгөлөг тийм хувцлаарай үсэлт одоо нүүр бодолд өнгөлөг байгаараа хувцлалт өнгөлөг байгаараа эсвэл зарим нь болохоор тийм хар байн sexy black ч юм уу тийм илүү sexy харагдах тал дээр хувцлалт нүрээ утцсан гэл. Тэрэн тохируулаад ер нь л юм. Өглөөгөр болдог шинжилгээдэг. Өглөө болдог тийм. Юу ямар шинжилт юм бэ тий? Тэгээ албан байгууллагууд янз бүр шүү дээ. Зарим байгууллагууд нь одоо бүр амралт руу яваа шинжилгээтэй газрууд байна. Тэгэхээр шоудахгүйгээ. Одоо жишээ нь ингээд би ингээд сонглоо тий. За мейкап артист эрхэсдэр би ингээд цаг авч бодуулнаа гэд ингээд төлөвлөсөн байгаад тэгэнгүүтээ би очиад ярилцах нь шүү дээ тий. Бодвол одоо гэрэл мөрөл ярих байх та манайх тэдээс тэдэн цагт болдог тийм газар болох юм. Би тийм хувц өмснө нэрээ тийм өмснө гэл. Одоо над дээр хэлтгүү одоо энэ подкаст үзэж байгаа хүмүүс мэдээж хүн өөрсдийн одоо тийм сонирхол за санхүүгийн боломж тийм ээ. Өөрсдийн одоо тэр цаг хугацаанд тохируулаад өөртөө ойрхон барилгын артистаар сонгоно шүү дээ. Тэнгууд хамгийн түрүүнд өөрийгөө маш сайн илэрхийлэх хэрэгтэй. За би ерөнхийдөө нэг юм манай албан байгуулалт хэдэд хэдэн хүнтэй бүсгүүчүүд нь тийм их байдаг, залуучууд нь тийм их байдаг. За тэгээ би ер нь бол нэг ийм харагдмаар байгаа юм. Миний өмсөх хувцас маань ийм гоё чимгэл ихтэй. За үсээ би ингэж анзлуулна. Тэгэнгүүт нэг хувцалт боломжтой чи хараад артист чинь санал болгоо штэ. За танд нэг иймэрхүү гэдэг нэг 2 3 4-ийн сонголт хийлгэнэ. Хит их сонголттой болохоор хүн төөрчдөг байхгүй. Энэ ч гоё юм уу? Тэр ч гоё юм уу? Энэ ч гоё юм уу гэх. Тэгэхээр тэр хүн тохирох хамгийн бест гэсэн нэгээс 3 төрлийн бодолтыг санал болгох юм. Тэгээ тухайн бас нэг тийм зан характерыг бас анзаарна шүү дээ. Та жоохон юм байна, тийм байна, тэ? Одоо ингэж байгаа төрхөөр харагдмаар байна уу? Эсвэл арай жоохон юм илүү өөртөө ихтэй илүү хүчтэй харагдмаар байна уу? Тэгвэл хоёулаа иймэрхүү өнгөийг сонгоё гэдэг. Тухайн үндэ ингэ ярилцаж хийвэл илүү гоё байдаг байхгүй юу? Илүү алдаа гарахгүй, илүү сэтгэл ханамж өндөртэй. Тэгвэл одоо нийтлэг одоо гоосхны группүүдээр гараад идэг шүү дээ. Өөртөө надад ийм бодол муухай хийцэн, ингэсэн тэгсэн намайг хүсэхгүй байхад ийм өнгөөр будцсан гэдэг. Тэр чинь нөгөө үйлчлэгчтэйгээ ярилцаж тэрнийхээ талаар одоо хүсэж байгаа зүйлийг сонсноогүй шууд л будсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг үндэ эцээц өөрчлүүлж байгаа хүнд л таалагдах чухалхоос будж байгаа одоо надад таалагдах нэг чухал биш шүү дээ ер нь. Би ямар хүмүүс нэгэд гадуур дээр явах юм биш. Манайхан бас зарим хүмүүс нөгөө нэг ийм байдаг байхгүй юу? Нэг одоо дээр үеийн л юм л та. Онцгой олцоод байх чинь тал талаас нь хитэн ажлын газрын хүүхнүүд нь өстой гоё л шүү дээ гоё л шүү дээ гэх нэг тийм хүний нэг зовоодог шүү дээ. Тий одоо хувц цунаар авахд хүртэл ингээд өөртөө зохихгүй байх чинь л би анзаарч ирсэн аахгүй. Өстой гоё байна гэл. Үсчинд оронгууд хүртэл нэг юм таалагдахгүй оролт ч юм уу шуулт хийчихэнгууд тий. Энэ жоохон тийм юм биш үү гэл нөгөө өөрчлөж байгаа юм гол тал талаас нь өстой гоё шүү дээ. Харин ч гоё зогчно өстой яг тэгээ яв гэл. Йоо би тийм амар шахалтны юмд амар дургу. Яг л эцэн мөлөө тэр хүн таалагдахгүй бол тэр хажуу талын ихч таалагдана уу, тэр нь таалагдана уу? Хэн хамаатай юм бэ? Тийм шүү дээ. Одоо тэгээд нэг эмэгтэй хүнийг бодоход, нэг хүнийг бодоход хэр удаатай? Ер нь бол цаг болдог. Яг дундчлаа цаг. Тэрнээс одоо наанз дуусч болно, тэрнээс цаанаас дуусч болно. Одоо хүн үний л хүсэж байгаа юм царай төрөх за дефект ч юм уу те. Хүндрэл бэрхшээл байдаг. Гэтэ манайхаа ер нь ихэнх нь цагаа барьдаг уу. Тэрээ би бүр амар саялмаар байна. Би ч одоо тэр тал дээр илүү ааш муутай шүү дээ.
цаг барьдгүйгээд надад яг цаг барьдгүй тохиолдол байгаа. Гэхдээ надаас хамааралтай одоо биш. Гэхдээ тэр бол мэдээж миний буруу. Гэхдээ маш цөөхөн. Гэхдээ надад өөрчлөж байгаа өсвөждөр бол 100-ны бараг 90% нь хоцордог. Тэгэхээр хоошоогоо дахиад ажил төдийг нь сунаад явдаг. Тэгээ дараагийн хүмүүс нь ерөнхийдөө. Гэхдээ манай энэ Улаанбаатар бол нэр үнэхээр цаг төлөвлөхөд хэцүү. Маш олон цаг өмнө гараад байхад л ямар нэгэн байдлаар ингээд зогсоол энэ бүр ингээд. Тэгээ гараад алхах гэхээр өвөл хөлдөж хүч гээд байдаг. Гэх мэтчлээ. Эмэгтэйчүүд одоо туул бит хоёртай нэг хэдэн минут ярилцлаа. Ингээ харж байгаагаар хүрээгүй ч гэсэн арсныхаа өнгө ингээ байгаа байдлыг харчлаа. Тэгэхээр бит хоёр жишээ нь нүүр бодолд хийлээ гэж бодоход заавал будгаа аваад арсан дээр ингэж үзэж жагаад болж нэ болохгүй нэ гэдгийг харддаг юм уу? Эсвэл ингээ хараад энэ хүнд нэг юм бодолт айтаахан болох юм биш үү гэдэг үнчдэг юм уу? Арсан дээр ерөөхдөө одоо бүтээгдэхүүн сонгоод худалдаа авалт хийхэд бол ялангуяа суур бүтээгдэхүүн болвол заавал турхиж үзнэ. Будаггүй нүүрэн дээр. Одоо чинь крем дээр гээд ярихад биш үү? Ингээд кремник гаднаас нэг харахад нэг өнгө нүүр харагдана. Арсан дээр түрхэхэд нэг өөр өнгөтэй байна. Тэр крем арсан дээр одоо суугаад агаарт одоо эсэлдээд гэх юм чи химийн бас юм шүү дээ. Агаарт эсэлдээд ингээд арсан дээр хатхлаарэ бас өнгө нүүр. Одоо харахад ийм шаргал байсан юм арсан дээр түрхэхэд ингэсэн чинь нэг улаавтар ч юм уу, улаан хүрэн бордуу ч юм уу болчих тохиолдол байна. Цагаан амжиг байжснаа ийм банан шиг шар өнгөтэй болсон тохиолдолч байна. Уруулын будаг хүртэл одоо бид нар уруулын будгийг бол гаднаас нь хараад ч юм гаран дээрээ түрхэж ч юм уу нэг хардаг тийм. Тэгэхээр миний одоо хүмүүсийн одоо нэг уруулны будаг уруул алган дээр өөр гарна. Зарим хүмүүс нь жоохон хар хүрэн уруулны өнгөтэй, зарим нь одоо юм зөөлөн ягаан өнгийн, зарим нь бүр цайвар юм уруулны өнгөтэй гэдэг. Тэр суур өнгө нь ямар байгаагаас хамаарат уруулны будаг одоо тэр кремний өнгө тон нүдний тэн гэх мэтлэн өөр сууж орж ирнэ гэсэн үг. Тэгээ зөвлөд үед нөгөө одоо стилистүүд их мэдж байгаа нөгөө юу хүүтэн тоонтой юу одоо ямар өнгөтэй хувийн өнгө нь ямар юм. Тэгээд идэг болсон лээ. Тэр хувийн өнгнөөс хамаарсан уруулын будаг үсний өнгө гэх мэтлэн илүү царай гэрэлдүүлж харагдуулдаг. Одоо бор өнгө чинь дотор хүүтэн тоонтой бор өнгө, дулаан тоонтой бор өнгө гэдэг байгаад байгаа шүү дээ. Тэгээ хүүтэн зохихоор байна уу, дулаан зохихоор байна уу? Тэрийг бол одоо яг мэрэгжлийн тэр стилист ч юм уу эсвэл тэр одоо нэг арсны одоо тооны гаргадаг хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эсвэл нэг судасны өнгөөр бид хөрчлөө хараад байдаг шүү дээ. Судсан цаанаас нь ногоор шарагдж байгаа юм бол дулаан тоонтой, цэнхэр шарагдж байгаа юм бол хүүтэн тоонтой, цэнхэр ногоон холилдож байгаа юм бол одоо natural буюу одоо яг дундаж арьстай ч юм уу те гээ хараад байдаг. Одоо ингээл харангуут нэр нь харагддаг. Гэхдээ би яг энэ дээр бол цэнхэр ногоонгээр ялгагдсан. Харин би бас хараад одоо эрхэсдэр нүрэ бодуулах гад эмэгтэйчүүд шинэ жилээр очихдоо өөрийнхөө хэрэгэлдэг маска тавиад өөрийнхөө тосыг одоо ингээд түрхээд очих хэвээр юм уу? Эсвэл нүрэ цэвэрлсэн байж байгаа таны тосоор бодуулах хэвээр юу? Будаг муудаг юутай ч ирж болохгүй байхгүй юу? Над дээр ч гэлгүй ямар ч артистээр. Яг өмнөх оройн арсандаа маш гоё одоо тижээллэг, чиглэлэг одоо арьс ажиллагааны бүтээгдэхүүнийг хэрэглээд зүгээр өглөөдөө нэг хөнгөн чигшүүлээд нарны цаа түрхээл гарцсан байх хэрэгтэй. Тэгэл очингууч артист ч угаасаа арьсны одоо энэ бохирд цэвэрлээл. Бид нар одоо ингээд арьсаа цэвэрлсэн нарны цаа түрхсэн миний арьс цэвэрхэн л байгаа гэж боддог. Тэгэнгүүт бид нар чинь гадаа гарангууд одоо утааны бохирдол, агаарын бохирдол тийм машины тоосонцор амар штэ. Дүнгууд над дээр одоо гэрнээ ойрхон байдаг хүн манай ажил руу орчлоо бодуулахтаа хүртэл би ингээд заа усанд орсон нүрээ цэвэрлэлтэн тусаад үргэсэн цэвэрхэн байгаа гэдэг байхгүй. Тэгээд нүрээ ингээд арчаад ингээд мицэлээр арчаад ингээд үзүүлэнгууд нууд нь ингээд амар тоостой ч юм уу бохирдолтой гарч ирдэг байхгүй. Тэр бохирдолтын шууд давхарлал будна гэдэг бол миний хувьд бол байж боломгүй л тэл. Одоо бидний насны эмэгтэйчүүд өсвөр насны охтуудтай байгаа. 17, 8 магадгүй 20 настай охтуудтай. Тэгэхдээ гоо сайхны бүтээгдэхүүнийг яаж сонгох вэ? Аль болох хүүхдүүдтэй нэг ирүүл те арьсанд нь шууд хүрэлцэж байгаа юм ч одоо бүх аюултай арьсны хор тавдар гэсэн сүлүүд бас байна. Тэгтэл сонголт байна уу? Гэтэ нэг айхтар толгой эргүүлэхгүй нэг тэмдэглэгээ ч юм уу те нэг хоргоо гэсэн. Одоо сүүлийн үед болохоор хүмүүс нэг веган тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн ашиглаж байгаа. Ямар нэгэн химийн орчны арилга, ямар нэгэн амьтны гаралтай амьтан дээр туршилт хийгддэггүй веган орчны арилгатай бүтээгдэхүүнийг хөвчлэн ашиглаж байгаа. За дээрээс нь одоо одооны хүүхдүүд гээд ярьж л та. Би жаг өөрөө залуухан л да. Тэгэнгუთ одоо 2000-аад ч юм уу 2010-ад оноод ч юм уу тэр үед ч юм бол яг л төдийлнийх бас мэдээлэл байхаагүй шүү дээ. Одоо л ихэнх газрууд одоо тестер бүтээгдэхүүнтэй, худалдааны зөвлөгтэй, зарим нь арьс ажиллагааны аппараттай, зарим бүр өөр төрөө хэрэглээд одоо тийм туршаад үзэх хэсэгтэй болцооцсон болохоор дээр нь бас одоо энэ онлайн TikTok, YouTube, Instagram бүх мэдээлэлээр ингээ хүмүүс
өөртөө арсны онцлогоо хэлээд ингээд мэдээлэлээ хуваалцаад үнэн шударгаар ингээд явж байгаа хүмүүс эндөө байгаа. Тэнгүүд охтуудын хувьд бол одоо нэг тийм хэцүү бэрхшээлтэй юм байхгүй байхгүй. Өөртөө одоо туршаад судлаад үзэхэл асуудал байхгүй. Заавал би одоо энэ тэр гэдэг юм байхгүй. Одоо чинь ийм асуудлаас ихвчлэн гардыг бас нэг сэргийлэх хэрэгтэй юм. Нэмэгт өч хүүхнүүд бол жоохон осолттой талтай. Юу нь осолттой вэ гэхэлэр за залуу хүүхдүүд яг хөө ингээд юмны сайн муу бол ингээд анзаараад бол одоо амар харьцуулдаг байхгүй дүнлэл хийждэг. Тэгэнгუთ одоо та нарын үеийнхэн байна шүү дээ. Та нарын үеийнхэн сонссон юмдаа, харсан юмдаа одоо нэг олонний танил ч юм уу одоо дуучин одоо хин ч үдийн та нарын үеийн одоо хамгийн тийм шилдэг дуучин. Тэрийг сайн ингээд хэлчих юм бол тэрийг л авдаг. Эсвэл ойр дотны найз нөхд нь энийг сайн гэвэл энийг л авчдаг. Ягаад гэхээр тухайн одоо ойр дотны чинь найз чинь арсны онцлог амьдралын юм аяг арсны хөгшрөл арсны асуудал танихаас шал өөр. Тэнгуут түрхдэг крем дээр хүртэл тийм байдаг байхгүй юу? Миний анзаарч байгаа. Тэрний крем л гоё байсан. Тэрнийх төрсөн өстой гоё байсан. Энийг л авна. Ийм барьцдаг сэтгхүү юм уу? Эсвэл ийм яад энэ л нэг өөртөө муу юм хэрглэжгүй байх гэсэн нэг тийм гинэн итгэмлэхий одоо зам байд юм уу? Тэгээ манай ээж хүртэл гэдэг байхгүй над руу 30 эд байлуу 40 эд юм бол аюу нэг хямдхан байсан юм аа. Үрчлээний эсрэг одоо тоосон моос бараг үрчлээгүй болгоно гэд. Тэгэхээр би зөрүүлээд тэгж хэлж байгаа байхгүй юу. Ийм үрчлээний тоос байдаг байсан бол монголоор дөрөв үрчлээгүй хүүхнүүд байгаа. Тэгээд бодоод үзэхгүй юу да. Тэгээд ер нь реклам хийсэн байх тусам одоо үнэн хямдхан хэрнээ маш олон бүтээгдэхүүн байх тусам би бол итгэдэггүй л гэдэг. Яг го байж болох л гэхдээ би бол итгэдэггүй. Өөрөө судлаа түрхэж үзээгүй л бол мэдэхгүй шүү дээ. Ер нь бол хараа ингээд ходоод руу орж байгаа хоол хүнсэндээ бид нар ч бас нэг сайн анхаарч чаддаггүй шүү дээ. Тэнгуут арсанд хэрглэж байгаа одоо энэ арс арчилгааны бүтээгдэхүүн, нүур бодолтын бүтээгдэхүүн хүний цус руу маш хурдан нэвчиж ордог гэж байгаа. Тэгээ арсны хор тавдаар элдв янзны одоо өвчлөл маш их бий болгодог. Тэгэхээр ер нь бол хямдхан бүтээгдэхүүний ард талд яагаад хүмүүс дургуутсаад байд юм бэ гэхээр эрүүл мэндэд сөрөг байдаг. Одоо түүхий хийдэн ямар бүтээгдэхүүн. Тэ? Тэрийг маш сайн бодолцоогсон. Нүур бодолтын бүтээгдэхүүн бол үнэтэйч гэсэн хямдхан ч гэсэн адилхан химийн орчны арилга бол байдаг. Тэгэхээр бид нар нүрээ будж байгаадаа одоо анхаарал хандуулдаг шигэ хэрхэн яаж арсаа харчлах уу? Яаж тэр одоо будагны хор одоо хөнөөлийн илүү ингэж саарамжуулаад одоо арсаа илүү эрүүл байлгах худал дээр. Тэнгууд хүмүүс гоё харагдах, сайхан харагдах тал дээр ингээ нүур будалд арс ажиллагаанд анхаарал тавьдгийн мөртлөө орог мөнгө зарах шаардлагагүйгээр хийж болох нэг зүйлийг хөгдүүлдэг байхгүй. Тэр нь болохоор бидний амьдралын юм аяг. Одоо юм стакан ус уух уу, ундаа уух уу. За эрт унтах уу, орой унтах уу. Стресстэх үү, эсвэл стрессээ тайлах ямар нэгэн одоо хөдөлгөөн цэцгэл хийх үү. Тэрэн дээр анхаардгүй нэ бүх одоо асуудлыг л нэг өвчтөний тоц руу гоё нүур бодолт руу асуудлыг ингээл үүрэг хариулт нь өөрүүлчих гээд байдаг. Өөрөөсөө зүгээр яж байгаа хөөрхөн болох гээд байдаг. Тийм байна. Тийм боломж бидэрт байхгүй. Тэгэхээр бидний нойр сайн байх хэвээр, хоол сайн байх хэвээр, ууж байгаа ус бас шингэн сайн анхаарах хэвээр. Яг л нөгөө нэг намайг жоохон байхад эмээ өвөл нэг хэлдэг байсан шүү дээ. Нойр эрт унтдаггүй бол ядар нэгэн тэгээд бид нар итгэдэггүй шүү дээ. Яаж идэх вэ? Тэнгууд одоо би яг өөрөө анзаарч өнгөд ажил дээр одоо анзаарч өнгөд дутуу нойртой хүний арьс будаг хүлээж авдаггүй байхгүй юу? Барцаагаад идэв. Арьсан дээр стресстэй хүний арьс хүртэл амар юм одоо батаг их гардаг ч юм уу эсвэл их ингээ бар зайгаад хуурайшсан байдаг байхгүй юу. Сайхан амраад ингээд боссон хүний арьсанд илүү гой буудаг шингээж ууж авдаг. Тэнгуут нойргүй хүмүүс угаасаа анзаардаг. Тэгээд өөрөөс нь асуун тайсан жоохон нойр дутуу байгаа мó гингууд арай жоохон ажлын стресс юм ачаалттай ихтэй байгаа. Тэгээд тайлан тооцоо гарах гэж хориотоод бүр хэдхэн цаг л унтцсан гэх юм дэвчлэн асуудал их гардаг. Яг тийм. Би нэг алдаа хийжсэн юм асуух гээд Европ талын бүсгүйчүүд чинь өөр шүү дээ. Тэгтэл би за нэрийг хэлэхгүй. Гэхдээ Европын нэг бүтээгдэхүүнүүдээс аваад хэрэгэлсэн чинь алдцсан. Тэгэхээр тэрийг оруулаад ирсэн компани бол буруу биш л дээ. Тэгээ Монгол Аз бүсгүйчүүдэд зарж байгаа бас буруу биш. Арсны бүтээгдэхүүн юм уу? Арсны. Тэгээ гоо сайхны. Гэтэ ийм байдаг. Энд дэр юу анхаарах ёстой гэдэг юм болоо? Одоо надад чинь бол нэг юу гэдэг Америк бүтээгдэхүүн, Европ бүтээгдэхүүн гоё тохирдог. Тийм үү. Солонгос одоо Аз, Япон одоо бүтээгдэхүүн, Хятад бүтээгдэхүүн ч юм уу те тохирдог хэрнээ нэг үйлчлэгээ нэг багтай гэх мэтчлэн одоо анзаараад харангуут. Гэхдээ Монголд одоо Солонгос ч юм уу, Хятад ч юм уу, Америк ч юм уу, Европ ч юм уу бүтээгдэхүүн аль нь ч орж ирсэн бай. Хадгалалт, тээвэрлэлт гэдэг зүйл дээр анхаарах хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. Бид нар мэдэхгүй шүү дээ.
Тэнгуү тэр бүтээгдэхүүнийг яг хэдэн градус хадгалж байгаа хөлдөөж байгаа юм уу? Хүүтэнд байгаа хэд халуунд байлгаад байгаа юм уу? Тэнгуут ерөнхийдөө дийлэнх гардаг асуудлууд тэр байхгүй юу? Гой бүтээгдэхүүн авчирсан ярина тэрийг одоо тээвэрлэх явцдаа хөлдөөцсөн эсвэл хитрхи халуун газар ингээ удаагаад эсэлтүүлсэн, чанар алдагдулсан. Тэнгуутаа тэр одоо лангуун дээр хэрж удаж байгаа тэрэн дээр анхаардгүй гэх мэтчлээ. Тэр ард нь болж байгаа одоо тэр процессыг л бид нэр сайн мэдхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол бүтээгдэхүүн сонгохдоо яг албан ёсны гэдэг бид нар одоо айгуулын албан ёсны ирэхээр оруулж ирлээ гэж ярьдаг мөртлөө яаж хадгалдیں, яадیں, тэрийг сайн шалгах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нэг юм харшлаа одоо арчлын эсрэг тест хийгдсэн үү, хийгдээгүй юу та? Тийм байдаг. Одоо чинь би ягаад энэ хадгалтын тал дээр илүү сайн анхаарат нэхэр би нөө сормосны одоо цавуу мавуу захиалж байгаа байхгүй юу? Америкээс. Тэгэхэд ингээд 100 мөн гайгүй ирдэг мөртлөө өвөл захиалсан сормосны цавуу ингээд муудцсан гэдэг. Айгүй тийм ээ. Муудцсан, хөлдсөн. Хөлдөө буцаа гисэхтэй чанараа алдсан. Тэнгуут нөгөө нэг өмнө айгүй сайн алддаг байсан цавуу ч өвөл нь болохоор наалтахгүй. Тийм ээжсэн юм шиг нэг сонирн болцсон. Тэгээ ганц цавуун дээр тэгж байгаа юм чинь шууд хүний араас руу одоо хурж байгаа тэр крем ч юм уу элдв янз бүтээгдэхүүн. Тэгэхээр бид нар бас улирлаас хамааралтай судалтай авалтаа айгу зүг хийхгүй бол хэцүү юм байлаа. Би сүүлийн үед нүүрний одоо будаг тосоо охиныхоо үгэнд ороод аваад байгаа өсвөр насны. Тэгсэн чинь манай охин болохоор яг л сүүлийн үеийн хүүхдүүдийн солонгосчуудыг хардаг, дуурайдаг, TikTok хардаг. Яг тийм байгаа тоххой. Тэгсэн чинь би одоо алдаа хийгээд байгаа юм биш байгаа гэж гинт бодлоо. Нөгөө солонгосч нэг юм зөөлөн дулаан чиглэг нэмгээ арьстай гой солонгос эмэгтэйчүүдийн будгийг өөртөө таарна гэж ботсон байгаа юм шиг байгаа да. Тэгээ би юм мэдэхгүй ээжэж охинтойгоо зүрх бас хэцүү. Тэгээ үгэнд нь ороо яваад байгаа юм. Тэгэл үгүй штэ гэхээр миллионерлууд гэл хүүхдэд айгүй хэцүү болцоо одоо та нар ягаад ингэж юм ойлгохдгүй ингэ тэгээд идэг байхгүй юу. Одоо нэг өсвөр насны хүүхдүүдтэй ээж олгон л мэдчихэж байгаа да. Тэгэхээр за одоо мэдхгүй ээж болно ядаж нэг яг үгэнд нь ордог юм билүү гэж бодоод. Тэгэхээр солонгос бүтээгдэхүүн Монгол одоо нэг юм зузаан арьстай юм эмэгтэйчүүдэд таарахгүй байгаа даа нү нэрээ. Тохиолдог тийм тохиолдол байгаа. Буудаг бүтээгдэхүүн дээр шүртэл байгаа. Бидний амьдрал чинь ер нь бол шууд байгальтай холбогдож байгаа байхгүй юу. Солонгос, Хятад, Япон ер нь бол тийм илүү чиглэг өөр амьсгалтай дулаахан ч юм уу байдаг. За Монгол бол ер нь бол жинхэнэ эрсдэлс шүү дээ. Харин бүр боддоо. Яаж ийм Монголын эрсдэлс өөр амьсгалтай тийм гайгүй бүсгүүчүүд огтуд байдیں۔ Тий. Амар хөөрхөн. Одоо манай гадаадаас ирж байгаа найз нөхөдөд хэлж байгаа байхгүй юу. Монгол одоо бүсгүүчүүд, огтуд, залуучууд ир юм гэлтгүү бүгдээрээ хөөрхөн. Амар царайлаг. Амар гой арьсан мэрсэнд анхаарцгаадаг. Амар гой байгадаг. Тэнгуутаа гаднаас ирээд удаагүй байгаа хүмүүс ч гинт цаг агаар сахиж дунгууд арьсан яардаг. Монголын цаг агаар дийлдэггүй. Дийлгүй байгаа байхгүй. Амар хуурашилтай ялгэн тоос бохордол ихтэй ялгэн тэг хит халдаг ялгэн эсвэл хит хүүтэрдэг ялгэн тэрнээс болоод арьсан дээр нь юм асуудал их үүсдэг. А бид нар чи одоо яг нь бол энэ өөр амьсгалыг дасцсан болохоор тэр юм уу нэг юм 40 цаар сагаад байгаа шүү дээ. Тийм байгаад байдаг. Тэгэд ер нь бол зарим бүтээгдэхүүн дээр яхаа аргагүй тийм байдаг шүү. Одоо жишээ нь Япон бүтээгдэхүүн гоё шүү дээ. Тэгсэн юм тохирдог хүн байдаг, тохирохгүй хүн байдаг. А тохирохгүй байлаа гэдэг тэр нэг муу гэсэн үг бол биш. Европ бүтээгдэхүүн дээр ч бас муу адил. Тэгэхээр яг өөртөө нөгөө тохирсон нүүр будалд хэв маягаа олохын тулд одоо туршиж үзээд тэгээд зүгөө сонгоно гэсэн. Тэрэндээ адилхан арьс ажиллагааны бүтээгдэхүүн сонгох, нүүр будалтын бүтээгдэхүүн сонгох дээр бас иймэрхүү байдлаар туршиж үзнэ. Тэгээд тийм туршиж үзэх байдлаар ерөнхийдөө одоо сүүлийн үед дэлгүүрүүд төр чинь тестерийн бүтээгдэхүүнүүд гаргаад байгаа. Тэрэн дээр та өөрийнхөө одоо хэрэгдэг спонж ч юм уу багсаа авчираад нэг өдөр яг өөртөө зарцуулаад дэлгүүр хэсэгтээ бүтэн нүүр бодолт хийгээд ингээд явах хэрэгтэй. Арьс ажиллагаан дээрээ хүртэл. Тэгээд нөгөө өөрчлөж юм дээлээ шүү дээ. Би ингээд худалдаа авалт зөв сонголт хийхин тулд ингээд туршиж үзмээр байна. Би ингээд арьсаа цэвэрлсэн байгаа юм байгаа гэх юм битчлээ. Тэр л одоо хамгийн зөв сонголт. Бусдаар бол хүний үгээр бол шууд тэр сайн энэ гоё гэд хэцүү. Одоо ихэс зөвхөн хүний нүрийг бодохгүйгээр бас суралт хийдэг. Сургалт ер нь зарлах уу? Энгийн хүмүүст тий. Зарлалт. Гэхдээ би одоо бол нэг сургалт бол заахыг хүсэхгүй байгаа. Тийм. Би нэг маш олон жил гэж тэ нэг 3-4 жилийн өмнө би нэг хагалгаанд орсон. Ходоодны хагалгаа. Стресстэй. Би стресстээс гадна нөгөө хитрхи их сургалт заагаад хитрхи их ажиллаа нэгдүгээр тавиад буруу амьдралын маягтай болоод ерөнхийдөө ходоод минь цорцсон байсан. Өөх яана. Тий. Тэгэд би яг хоо миний арчаагүй хэтэлтэй ер нь бол хитрхи нөгөө өөртөө анхаарахгүй ажил сургалт гэл ингээл тэгээ бусдын юм ер нь бол би нэг юм сургалт заахч байв үйлчлэгээ үзүүлэгч байв ер нь бол тухайн хүнийг одоо жоохон ажлын алаа яачих үед мөнгө санхүү цагаар одоо хохирч худэ гэдэг юм жоохон санаа зовдөг байхгүй юу. Гэсэн чинь санаа зовох бас эрүүл мэндэд маш муу юм байна. Ялангуяа ходоодод юм санаа зовох, юм нэг стрессгээр ходоод амир их юм агшиж ингэж өвддөг юм байна.
тэг хитрхийх нөгөө нэг буруу одоо хит их ачаал өгөөд олон цагаар ажиллахаар хоол унд ч юм уу хооллолт асуудал өгд юм байна. Тэгээд би ер нь бол хаалганы дараа ойлгоод ухаарад хитрхийх бас ингэж юм санаа зовхоо болиё одоо. Тэгээд сургууль захраа би ерөөхдөө тухайн хүнийг сурах нь сурахгүй нь эсвэл сурчаасаа гэж бодоод ингээд хичээгээд тэнгууд манай бүсгүүчүүдийн одоо хандлага нь болохоор өөрийнхөө төлөө байдгүй байхгүй. Нэг л өөрийнхөө төлөө одоо ер нь бол өөртөө тэгэл ирсэн юм шиг мөртлөө жоохон тэр нь асуудалтай байдаг. Одоо надаас илүү их одоо хариуцлага нэх гэсэн үг. Уг нь бол чинь 50-50% байх ёстой шүү дээ. Тэгжээс нөгөө нэг одоо үр дүн гарна. Тэгэхгүй нөгөө талаас нь хэдий мэдгүй чадахгүй байж болох гэсэн жоохон хичээх өстэй. Тэгэхгүй чадахгүй мэдгүй зүйл гараад ирэнгүүт жоохон шантарчдаг. Тэгээ би тэр бүхний нөхөх ёстой юм шиг болчтой. Тэгээд наа бүр амар стресстэй. Тэгээд би бүр сургууль дахиад заамааргүй санагдсан. Нөө тэгэж болохгүй шүү дээ, тий. Тийм байна. Нөгөө фитнест очиод надаас мөнгө авчаад дасгал хийгинэ гэдэг шиг юм болд юм байна л да, тий. Гэтэ ер нь бол одоо нэг юм мейкапын сургалт чинь ер нь бол мейкап хийхээс илүү одоо бид ашигтай байдаг. Сургалтаа заагаал байнгын мөнгө олж идэг. Гэтэ надад бол яг мөнгө чухал ч гэсэн ер нь бол тэгж өөрийгөө стресс төлмөргүй байна. Нөгөө хүнийг бас ингэ жоохон мөнгө санхүү цаг хугацаар тогломооргүй байна. Тиймэрхүү тохиолдол хүмүүс байдаг. Тэгээ болсон болоогүй мейкапын сургалт өөрийгөө бодох сургалтууд ингэ байдаг. Тэгээ үнэхээр будаа сурцсан юм уу гэхлээр зураагүй. За тэгэнгүүт нөгөө сургалт одоо сонирхол яг ингээд өөрчлөлт хиймээр байгаа хүмүүсүүд үзэж байгаа шүү дээ. Нэгдүгээр яг нүур будалтанд арьс зарчлагаанд зарцуулах цаг заваа төлөвл. За би яг одоо ингээ өглөө босоод өөртөө 30 минут зарцуулж чадах байлоо. Эсвэл би 30 минутын өмнө эрт сэрж чадах байлоо. За тэгэнгუутаа хэрэглэх бүтээгдэхүүн мэдээж аавна. Тэгээд чанартай бүтээгдэхүүн хэрэглээг бол ер нь бол өртөг өндөртэй байгаа. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнээ нэг авсан бүтээгдэхүүнээ хэдэн сар ашиглах юм. Тэрэндээ зарцуулж мөнгөө одоо цуглуулна. Мөнгөө бэлдэн. Тэгэхгүй бол ингээ сургалтанд сурчдаг сурсан зүйлээ ингээ хэрэгжүүлэх гэж явсаар байтал бүтээгдэхүүн байхгүй. Дараагийн цалин дээр аавн ч юм уу. Тэгээд цалин дээрээс аавыг гэхлээр үр хүүхэд гэрийнхэн даа юм аавна. За будаг авч чадахгүй маань. За ингэсгэл бодчих юм гот. То сургалтын дээр ч одоо заасан нүдний сан нүдний тэн крем ингээд будагч байхгүй. Тэрийг орлуулахаар хачаа юм болно. Хачаа юм болонгууд за миний ер нь будна гэж байхгүй юм байна гэд шантарчдаг. Тэгэхээр нэг гой сайхан харагдах тал дээр маш их зүйл байдаг. Цаг хугацаа, санхүү, тийм. Тэгээд энэ хөдөлмөр байгаа олон дахин давтна, ард нь сэтгэл зүгээ бэлтэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ийм сэтгэл зүгээрээ шийдсэн юм асуудлаар сургалтанд битээ суугаарай. Тэгэхээр сургалтанд суухлаар ерөнхийдөө мөнгө санхүүгээр хохирохоос гадна өөртөө итгэл хурлаа алдчихсан шүү. Би чадахгүй. Би сургалтанд сууж ирсэн. Тэгээ одоо би нэг чадахгүй байгаа гэл. Надад зөндөө олон тийм хүмүүс ирж байсан. Тэнгүүд юусаалыг ард талд нь ямар асуудал байгаа юм гэхэлэр сургалтанд суучаа бүтээгдэхүүнээ авч чадахгүй. Бүтээгдэхүүнээ авцсан сургалтанд суусан ирнэ өөртөө цаг гаргаж чаддаггүй. Эсвэл их унтчаад байдаг. Төлөвлөгөө байхгүй. Эсвэл ямар ч юм давтлага одоо хөдөлмөрлөх ур чадвар байхгүй. Нэг оролдлоо, хоёр оролдлоо болохгүй байлаа. За би чадахгүй юм байна. Тэгээ болчдөг. Ер нь үг байдаг штэ. Шавин бэлэн болж иж багш гарч ирдэг юм аа гэж. Тэгэхээр өөрөө сэтгэл зүгээ бүх талаас нь бэлдээд за тэр материалын байдлаараа бэлдэж байгаа. Тэгээ савх нь шүү өсгөчтэй. Тэгэхгүй бол ер нь цаг мөнгө санхүүгээр амар хохирно. Сэтгэлээрээ ч хохирж үлдэх юм байна тийм ээ. За мэрэгжлийн хүн ирээ суудсан байдаг. Хоёр эмэгтэй хоёр талд нь амьдрал ярьсаар байгаа дуусгач юу? Яг мейкап нүур бодол тал дээр тийм ээ. Бүсгүйчүүдийн сонсож байгаа бидний заавал мэдэх ёстой нэг хэлий. Тэгэхгүй бол бит хоёр ингэж за баярлаа баяртай гэж явуулчвал ихэс нэгтэй өө тэрийгэ хэлсэнгүү гэд бодох байх. Юу? Яг одоо мейкап тал дээр мэрэгжлийн тий заавал мэдэх ёстой агуулга байна уу? Бит хоёр ингэ тойруулаад төөрүүлээд байсан уу? Гайгүй. Гэтэ ер нь бүсгүйчүүдтэй хандаж хэлэхэд бол нүур бодолт хийлгээд үзээрэй. Заавал надаар гэлтэхгүй тийм ээ. Яг одоо артист болгон өөр хэм маягтай байгаа. Тод бүдэг натурал гэл тийм ээ. Тэгэхээр яг тийм өөрийнхөө яг үзэх дуртай, өөрийнхөө очиж одоо өөрчлөх дуртай тийм үү артистээр нэг удаа бодуулаад үзэх хэрэгтэй. Би ер нь бүсгүйчүүдийг нэг тийм гойж гангалах юмд айгу дуртай байгаасаа гэж би их боддтой. Ямар эрэгтэйчүүд нь гойж гангалаа яваад талтай байж тийм ээ. Тэгэхээр одоо уг нь бол гойж гангалах тал дээр эрэгтэй эмэгтэйгүүл бид нар ч байх хэрэгтэй зүйл байхгүй юу? Тийм. Эрэгтэй хүн гээд ер нь бол жоохон юм гадуур гэж болохгүй. Тий. Гэтэ ер нь сүүлийн үеийн залуучууд айгу гоё ганган өөртөө айгу арчаатай байгаа. Тэрийгээ дагаа бүсгүйчүүд октод нь хүртэл айгу гоё байгаа. Ингээд яг юм гендер хэрэгжиж байгаа байхгүй юу? Халтгаан одоо асуучнаа. Эрэгтэй гэсэн юм чинь эрчүүдэд нэг алтгаан асууад авна шүү. Бас эрчүүд бодож гин үү?
Ирчүүд урлагийнхан бол бодуулна. Урлаг, модельууд тий кино жүжигчид бол ажлын шаардлагаар, амьдралын шаардлагаар бодуулна. Бусдаар бол өдөр тутамдаа юу солиорсон юм шиг боддог тий. Гэтэ яг буддаг хүмүүс байдаг. Тийм үү. Мэрсэр. Ядаж нэг юм тэд нар яадаг вэ гэхээр нөгөө нэг юм дандаа нэг юм юу гадаадд амьдраад олон жил амьдраад ч юм уу тухайн гадаад соёлоос суралцаад тэнгууд одоо энэ Азийн одоо Хятад бай, Япон бай, Солонгос байна тий. Энэ улсууд чинь нэг нүур будах чинь эрэгтэй эмэгтэй хамаагүй байхгүй юу. Яг л бид нар адилхан гадуур хувц өмсдөг шиг тийм ээ. Дандаа арьсаа хамгаалдаг. Арьсныхаа эрүүл байдал одоо нарнаас хамгаална, сэлхнээс хамгаална тий. Тэрнээс хамгаалах байдлаар ингэж суурь будалт хийж явдаг. Монгол хэрвээ тэгээ явах юм бол өстэй үгийн мухагаар дуудана. Гэхдээ тэр бол нэг зөв гээд байгаа ч юм биш, буруу гээд байгаа юм. Тэр бол зүгээр хувь хүний өөрийнх нь сонголт гэхгүй. Гой байх, муухай байх тийм ээ. Одоо эргэсэн нөгөө өөрийнх нь ингээд хөтөлж явуулдаг пэйж дээр өөрийгөө эрэгтэй хүн шүү дээ. Ингээд эмэгтэй хүн шиг ингээд будаад парик зүгээд бүү яг эмэгтэй хүн болоод ингээд тэр чинь ер нь анх ихтэй нэг тийм хийсэн. Нилээ эсэргүүцлээс тулгарсан баг та. Тулгарсан. Мэдээж тулгарсан. Монголд анх удаага л эрэгтэй хүндийг сошиалэр идэвхтэй гарч ирсэн шүү дээ. Гэтэ яг би өөрийгөө анхдаг гэдэг юм биш Монгол анхдаг зөндөө хүмүүс байгаа баха. Тэр нь би хүмүүс ямар мессеж өгөхөдсөн бэ гэхээр одоо эрэгтэй хүн өөрийгөө будаад парик зүгээл ингээл маяглал тэ камерын өмнө ингээ эмхтэн хүн шиг ингээл харагдаж чадчих байна, хүмүүсийг ингээ талцуулж чадчих юм юм уу гээл тэ. Тэгэхэд одоо яг ингээ байгалаасаа төрсэн эмхтэн хүмүүс өөрсдөө одоо жоохон хараад гоёж гоотоход ямар илүү гоё болох вэ? Ямар илүү үзэсгэлэнтэй болж чадах вэ те? Тийм урам зориг өгөх байдлаар. Тэгсэн чинь одоо яг сүүлүүд намайг стресстүүлж байгаа зүйл нь болохоор хэд одоо миний ажил мэргэжил одоо тэр миний одоо пэйж байгаа шүү дээ. Тэрэн дээр байгаа эрхэс гэдэг хүний одоо дүр төрх шал өөр. Амьдрал дээрх шал өөр. Тийм ээ? Одоо би ингээд фэйсбүүкээр ч юм уу инстаграмаар ч юм уу ингээд харж байхад бол илүү нээлттэй юм хүн юм шиг мөртлөө яг ингээ амьдрал дээр би жоохон дотгошоогоо байх гэдэг зан чанартай. Одоо олон хүнтэй газраар би нэг явах дурггүй эсвэл ингээд шавуудаа ч юм уу одоо юу гэдэг нэг хүн бүжинсэн газар нэг удаан байж чаддаггүй өөрийнхөө байж чаддаггүй гэх юм жоохон ичим хийж гэх юм уу даруухан болчдөг. Тэнгууд нөгөө нэг харж байгаа хүмүүс ч намайг инженер фэйсбүүк дээр жоохон л хүн амьтанда хэрэлдээл бичлэг хийгээд ингээд идэг. Ямар амар муухай их цантай ч юм уу те. Би тооцсон гээд. Тэнгууд би яг тэр сошиал дээрх дүрээр амьдраад байх албагүй байхгүй юу. Тэгээ би одоо сүүлийн үед нэг сошиал дээр идэвхтэй байхаа болцсон. Тэгэхээр нэг хитрхи хүн сүүлдээ нэг сошиал дээр идэвхтэй байхлаар бусдад хэд тааруулж, бусдад хэд таалагдах гэж амьдрсаар байгаад өөрийнхөө одоо яг юм бодит одоо үнэнгээсээ жоох ингээ хазаагаад идэг гэх юм уу. Тэгээ бид нар яг үндэ ингээл яг өөрийнхөөрөө байна ингээд тэрэг л ингээл хийгээд идэг мөртлөө яг юм сошиал дээр удаан байхлаар хүн өөрийнхөөрөө байж та болцсон байдаг. Дандаа л тэр өвчих бол энэ өвчих бол за хитрхи бас өөрийнхөө хамаагүй байгаад ингээ ярьчих юм бол тэд нар ингэчих юм бол бид нар ингэчих юм болов гэд жоох юм зохимжтой байдлаар ингээ өөрийгөө жоох юм дарж идэг. Тэгээд тэрэн дээр ирж байгаа сэтгэлдлүүд чинь таалагдах хүн байна, таалагдахгүй хүн байна. Тэгээд л гоё гэх юм ч байна, шижигэн гэх юм ч байна, тийм ээ. Тэгээд тэр болгоныг ингээ хариу үйлдэл хийхгүй ч гэсэн бид нар даалт ухамсарт гэдэг нэг юм бодогдоод идэг. Тэр нь аюух цаваагаа л идэг. Хэцүү. Би бас яг анх үзэж байхдаа тэгж бодож байсан. За энэ залууч нилээн бүүл идүүлэх бах та. Яг гэвэл манай Монгол эмэгтэйчүүдээс идэхүүд ингэж хүлээж авах арай л болоогүй бах та. Яандаа гэж бодогдчихсан анх. Яг нуулгүй хэлэхэд тэгээ яг эмэгтэй төрхөөр ингээ гарч ирээл бичлэг хийгээл. Чи надад нэг харуулж тээ. Тиймээс. Тэгэхэд эрэгтэй хүн тэгж хувирж байхад чинь одоо будаг зөгтгүүгээ бодцсон байгаа эмэгтэй хүмүүс бол хараад өө тайлбар хэрэггүй байна. Болох юм биш үү? Хувирах юм байна гэж шууд бодохоор би бас өөрийгөө тэгж бодсон шүү дээ. Би чи нөгөө хувирдгөө нүдээ тод бодвол муухай гэж би чи бодог хурж ядаа л гэдэг хүн шүү тэгэхэд. Гэтэл одоо бол ирэхс бүр олны гоё танил болж штэ тий. Тэгээ хүмүүс мэдээд байдаг болцсон, очдог болцсон. Хүмүүс гоё тэгээд эргээр хүлээж авдаг залуучууд байдаг. Тий, миний мэргэжлийг ойлгодог, ур чадвар талаас нь ойлгодог. Тэгээд эрэгтэн гэхэд тий мундаг байна гэдэг урам өгдөг хүмүүс байдаг. Тэгээд уусаа л анханаас л нэг иймэрхүү юм байх болов ч гэсэн уусаа байсан л да. Тэгээд одоо эрэгтэй хүн мейкап артист хийхийн зовлон гэвэл одоо энэ л юм да тий. Зовлон саадах юм. Адаж нэг зовлон саадах юм байхгүй ш. Би ч амар өөрийнхөө дуртай мэргэжлээ сонгоцсон. Хэцүү нэх юм уу та? Хэцүү юм уу? Хэцүү юм одоо хүүхэн шиг будагш шунх одоо хэд их сонирхдаг юм болоо да. Эхнэргүй илүү байхгүй. За. Тэгээ би ч ганц мууртай. За. Би ээжтэйгээ хамт амьдардаг.
Тэгээ олон охтод сонсож байгаа хта бүсгүйч сонсож байгаа хта. Гац үес юм уу гэд. За шинэ жилээр нүрэ бодуулах цаг авнаа гэж бодож явах үед тийм ээ. Босгүй ч юм бас байхгүй. Гэтэ одоо 11 сар дундаасаа хойш өнгөрцөн гэдэг чинь яг шинэ жилийн сезон эхэлсэн байгаа. Тэгээ баярууд эхэлсэн байгаа. Байгууллагын баярууд эхэлсэн. Эд завгүй байгаа. Гэхдээ ер нь шинэ жилийг бол монголчууд их гоё тэмдэглэдэг юм шиг байлээ. Би бол юм их юм олон гадаад улсаар явж үзээгүй л дээ. Тэгэхээр яг над дээр өөрчлөлж байгаа бүсгүйчүүд ихэнх нь одоо Европт амьдарч ирсэн, Америкт амьдарч ирсэн, одоо Азийн улсуудаар амьдарч ирсэн гэдэг хүмүүс ярьж байгаа. Тэгвэл монголчууд илүү нөгөө нэг юм гэр бүлийн юм гоё халамжлал урамсгалтай баярыг бүр ингэж нийтээр нь тэмдэглэж чаддаг. Ажлынхнаараа бүр тэмдэглэдэг. Байгуулгаараа тийм. тэр нь бүр зуршил болцсон. Тэг хүлээдэг болсон. Тэр нь гол нь муухай мөглөр үгүй гэж байгаа байхгүй гоё. Хүмүүс амар ашиг бүтлээ өгдөг. Тэг гудамжаар дэлгүүрээр дандаа гой эмэгтэй хүмүүс явж байдаг. Тэгэхээр би бас бүсгүйчүүд, залуучууд тэгээ бүх одоо насны хүмүүст хандаж хэлэхэд ер нь бол бид нар бол нэг зовх гэж төрөөгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр бид нэрийг өөрөөсөө юм өөрийгөө жаргалтай байлгадаг ямар нэгэн ос зүйлийг хийх ёстой. За ялангуяа бүсгүйчүүдийг бол би илүү бас өөртөө ихтэй гой харагдаасай, тэ? Хөөрхөн байгаасаа гэж маш их хүсдэг. Гэхдээ заавал хөөрхөн харагдгээ заавал нүрээ бууд гэсэн үг биш. Нүр будал зөхгүй байж эсвэл өөрөө чадахгүй байж болно, үүсэхгүй. Харин эсэргээрээ тэгж зовж хөдөлмөрлөж олсон мөнгөө яг одоо нэг тийм чухал мөчүүдтэй яг өөртөө зарцуулаад гоё нүрээ бууд чаддаг байгаарэ. Одоо чинь би бол машин барих сонирхолгүй, машин сонирхдаггүй, техник одоо юм жоохон муу байхгүй юу? Тэгэнгუთ одоо манайхны нийтлэгээр эрэгтэй хүн бол бүх юмд л сайн байх хэрэгтэй гэл те. Тэгэнгუთ би эрэгтэй ч гэсэн би машин барьж чаддаггүй, машин сонирхдаггүй. Гэлээгээд миний бас чаддаггүйц нь өөр чаддаг ус өөр чадвар байна. Тэрнтэй адилхан эмэгтэйчүүд бас заавал бүгдээрээ нүрээ бууд чаддаг байхгүй юу? Эсвэргээрээ илүү сайн хийж чаддаг зүйлээрээ мөнгө олоод өөрийнхөө дутуу одоо ур чадварыг бусдаар нөхүүлээд илүү сэтгэл ханамжтай байж болно. Ямагийн хэлсэн үг гинтгэн санагдлаа. Надаа нэг өдөр ажил дээр орж ирчээд ингэж хэлсэн байхгүй юу? Яма энэ ерөөсөө зураг илүү их зурдаг ч юм уу? Тэ нэг гарын дүүтэй хүн илүү боддөг юм шиг байна. Туула гэл тэгсэн. Би бодохны нэр тийм ч юм болов гэж бас бодогцсон. Тийм үү? Үгүй юу? Өстэй мэдгүй. Одоо ингэж бас нэг амарлаг зураг зурдггүй мөртлөө ер нь бол яг зурах сонирхолтой, хоббитой юм одоо бүтээх дуртай гараараа. Тэгсэн нэг лаг зурахгүй. Тэгсэн л бодож чаддаг. Гэтэ яг хөө мэдээж нэг тодорхой хэмжээний мэдрэмжтэй байж ижил бодгол ах л та. Тийм. Одоо ингээ YouTube бичлэгүүд байдаг шүү дээ, тий. Янз янзын одоо баг сургалт гэж хэлэхээр бол тийм байна. Тэднийг дуурайгаад бид нар хүн сурна гэж байх уу? Ер нь бол байхгүй. Манай туулч хичээнд гэх штэ одоо бичлэг үзэл сүүлийн үед их туршилт хийж байгаа. Үгүй тэгээ тэр нь айгүй хэцүү юм байлээ. Яг нөгөө нэг юм байдаг байхгүй. Makeup одоо tutorial видео гэж яддаг штэ. Дагаал хийгээл харахад аюу амархан. Тэгээ дагаад ингээ хийнгүүт эцэн байдлаар амар болцсон байдаг штэ. Тэгэхээр тэр нэг яагаад ингэж хийж байгаа юм? Яагаад ингэж хийх ёстой юм гэдгийг тайлбарлахгүй. Зүгээр л яг ингэж тавьсны дагаж тавиал хийгээд чинь нутаггүй байхгүй. Та бүдэрийн санааны яс өөр, нүдний хэлбэр өөр. За хүсэж байгаа тэр зорилго маань өөр. За би бол илүү юм секси юм болохыг хүсэж байгаа бол өөр болохоор илүү натурал болохыг хүснэ тийм ээ. Тэгэхээр тэр жоохон зөрөлдөн. Тэгэхээр ер нь бол нэг ягаад ингэж хийгээд байгаа юм. Ингэж хийснээр яг юу өөрчлөгдөд байгаа гэдэг одоо тэр зүйлийг ойлгочих юм бол мейкапыг цаашаа өөрөө хөгжүүлээд жинхэнэ тиймэрхүү бичлэгүүдийг үзээд ойлгодог болчихно гэсэн үг. Ямар ч ойлголтгүй бид үзээд хэрэггүй юм. Ямар ч ойлголтгүй бол хэцүү. Эсвэл нөгөө нэг амар гярхаа хүмүүс байдаг штэ. Уус нүр будалтыг юм нүдэрээ зурдаг байхгүй юу? 1000 чихэнд нь илүү сурахгүй. Одоо энэ хоёрын ялгаа нь юу вэ? Гэхэд ингээд ер нь адилхан мөртлөө жоох нэг ялгаа байдаг штэ. Тэр ялгааг ажиглаж чаддаг. Эсвэл тэр бичлэгэн дээрээс одоо тэр будалтыг одоо энэ нүдний доод хэсэгт нь боронгийн тэн тавиад нүдэ нээхэд тэр хүнд яг ямар өөрчлөлт өгöd байгаа юм. Тэрийг ойлгож чадахгүй бол зүгээр л энийг энд тавих хэрэгтэй гэж бодвол хэцүү. Нүдний энэ жоохон унжаад байгаа хэсэг дээр илүү энэ унжиж байгаа хэсгийг жоохон дүүргэж өгөөд тэрийн уусгалтыг жоохон дээшээ хийж өгснөөр нүдний хэлбэрийг дээшээгээ татаж өгч байна. Тэ. Гэтэ тэр хүний нүд нь нүдний зайн хитрхи хол нүдтэй учраас хитрхи гадагшгаа ингэж уусгах юм бол бүр илүү хол нүдтэй болох нэ. Эсвэл ойрхон нүдтэй хүнийг яаж бодох вэ? Ойрхон нүдтэй хүнийг улам муртлаар нь контур зурх юм бол бүр л ойрхон нүдтэй харагдана. Эсвэл даргуур уруултаа үнийг илүү яаж уруулна гоё юм цэгцтэй харагдуулах вэ? Дотор талаар нь хүрээлэх үү, гадна талаар нь хүрээлэх үү? За өнгөний сонголт нь ямар байх вэ? Гэх мэдчлээ. За тэгэнгუთ тухайн хүний одоо энэ хөмсгний хэлбэр бас хүний царай одоо характер аягүй нөлөөлдөг байхгүй юу?
Одоо нэг ийм хүмсэлтэй хүн байх юм бол би бол айгүй нэг ийм хурц ширүүн ууртай байна. Хэтэрхий юм доошоо өнжөө байх юм бол бүр ингээд нурмаагаа явчихна. Хэд шулуун байвал ямар байх нь вэ гэдэг. Гэх мэдчихлээ. Юу нь бол яг тэнгууд одоо хүн ингээд ярьж захтаа урт хөмсгөө нэгтлэн ингэж өргөж ярьдаг хүн байна. Нүүр нь ийм дайлээ. Тэрэн дээр яаж хөмсгөө хоёр адилхан болох вэ гээл те. Энд чинь бас нүүр бодолтоос нэг хамаагүй байдэ. Одоо сүүлд нэг косметик одоо ботокс гэ гарсан шүү дээ. Булчин сулдаг тариа. Тийм тариагаар ер нь бол жоох нэг ийм бидний одоо нэг булчингийн одоо буруу хөдөлгөөн байгаа шүү дээ. Зуршлууд. Тэр зуршлыг засах хэрэгтэй. Тэгэхгүй 1000 одоо ингэж булчингаараа хөдлөөд байгаа ийм дээр дор хүмүүсийг яаж адилхан болгох вэ? Ямар нэг нь хусж байгаа будалтай нэр тийм үстэй. Бас яг хүмүүсийнхээ уртлаар ингэж одоо бүсгүүчүүд нийтлэг байж магадгүй. Нэг бол хүмүүс ингэ зангирдаг. Нэг бол хэтэрхий хүмүүс дээш ингэ өргөгдөж ингэ юм өнжөө харагддаг. Тийм хүмүүс ахаа бол будалтанд бол нэг ач бүгдэлтэй биш ээ. Ер нь бол энэ ботокс тодорхой хэмжээний тийм чанартай одоо гоосхны эмнэлгүүд байгаа. Найдвартай гэх юм уу те. Ботокс хийх хэрэгтэй. Өсгөө зангидаад л одоо тэгээд амар болдог шүү дээ. Тэгээ бас нэг уруулаа шивүүлээд том болно гэж боддог хүүхнүүд байдаг. Одоо тийм байхгүй. Уруул нөө шивэнгүү тухайн үед жоохон хавдаад ингээд томорчдөг байхгүй. Тэрийг бид нар томорчлоо гэж ойлгодог. Тунгууд нэг хэд хоногийн дараа хавдар нь буунгууд буцаад нэг жижигхэн мөртлөө нэг юм айгүй тод хүрээтэй улам овор нэмсэн байдаг. Тэрний оронд ерөнхийдөө жоохон нэг тийм уруулын филер тарилах ч юм уу. Одоо бидний яг нөө хүсээд байгаа одоо яг энэ хүүхэн шиг болмоор нь гэдэг хүмүүс ихэнх нь одоо уруулын филер, хамарны одоо хагалгаа өөр одоо юу ч гэдэг. Жижигхэн тийм косметик юм хагалгаа ч юм уу месийн бус ажилбар хийлэгдсэн байдаг. Тунгууд бид нар бодит үнэтэй нийлж чаддаггүй. Ялангуяа 40 нэмэх хүмүүс бол ихэвчлэн арсны сулралт унжилт, зөүлийн эдийн шимэгдэл, за стресс, уур бухимдал ч юм уу орчны одоо таагүй байдас үүдэлтэй духны одоо юм үрчлээнүүд амир үүссэн байдаг. Тэрийг будгаар дарах гэдэг. Үрчлээгүй харагдмаар байна. Энэ хөмсгийг ингэ зангирсан биш харагдмаар байна гэдэг. Тэр доор ингэ уг суурьнд нь булчин ингэ зангираад байгаа юм чинь би наан ингэ чадахгүй шүү дээ. 1000 арьс нь ингээ унжаад ингээ суларсан байхад тэрийг бүр ингээ дөхөйдл нь татсан юм шиг бодно гэж байхгүй. Тэгэхээр бид нар бас нэг хэтэрхий буруу ойлголт нь нүүр бодолтод мөнгө төлөөд ингээ очих юм бол энэ хүн миний бүх асуудлыг шийднэ гэж боддог. Тэр тийм байдгүй байгаа шүү. Өөрөөсөө бас өөр төрлийн арчилгаа хийх хэрэгтэй. Өөр төрлийн арчилгаа хийх хэрэгтэй байдаг байгаа шүү. Гэхдээ ер нь бас тийм эмэгтэй хүн байт юм байлээ. Насаараа бүр гоосхонтой анхаараагүй. Ажил гэргээ явтсан. Тэр хүнийг бас одоо арчаагүй гэж одоо загнах нь хэцүү. Одоо ямар мундаг гэх нь бас хэцүү. Ямар ч юмтэй. 40 нэмэх эмэгтэйчүүд угаасаа л тэгдэг штэ. Нэг л мэдсэн чинь хүүхдүүд томорсон сайхан боловч өөрөө те хүүе би хизээ юм болчоо гэл донк хийгээл толгоороо цохиулж аваад тэгэл нэг тэмцэж эхэлдэг дээ баг хэмжээнд тийм. За тиймэрхүү хүмүүс маань эхлээд ер нь бол амьдралын эм маяга маш сайн анзаараад ямар өөрчлөлт хиймээр байна. Тэрийгээ гой гарах, эрт унтах, за шингийн юм сайн уух, за би чи ямар хүнд таргалуулдаг ч юм уу, арьсандаа батга гаргадаг бүтээгдэхүүн тэрийгээ болох. За дараад нэг арьсны онцлог чи одоо яг ямар арьс онцлогтой байна? Батга гараад байна уу, өвчлээ үүсээд байна уу, хуурашаад байна уу, өслөгтөөд байна уу? Тэрэндээ тохирсон гоосхны одоо бүтээгдэхүүнүүдээ сонгож авах. Тэ? За тэгэнгუთ дараад нь арьстай арчлаа сурчингууд за нүүр бодолд нэг хийгээд үүсчих. Үсээ гоё одоо өөрийнхөө царай дөрхнөө тохируулаад нэг засуулаад үүсчих. Гоосхын гэхлээр ганц нүрээ будаа ч юм ганц арьсаа арчлах биш байхгүй юу? Эрүүл мэндэд анхаарна, үс гизгэндээ анхаарна, хувцлалтанд анхаарна. Эдгээр бүх зүйлүүд чинь гоё цогцоороо нийлж иж одоо жишээ нь хин одоо энийг үзэж байгаа таныг одоо гоё бүтээх боломжтой. Тэгээ ер нь бол услаад байхад ургаадаад цэцэг шиг ер нь эмэгтэн хүн яг л арчлаад байхад эзэж эмэгтэн муухай болдгоо. Илүү гоё болдог. Одоо над дээр хамгийн өндөр настай гэх юм бол нэг 70 гарц хүн ирж ирсэн. Бодуулж ирсэн. Тэ 60 эдэн ирж ирсэн, 50 эдэн ирж ирсэн. Тэгээ тэр хүмүүс бас үзэхлээр үзэж байгаа болвол тэр хүмүүс над дээр их санаа зовд юм бил нийтлэг. Хэвээ насны явц хөгшин юм байж бодуулж яах гэж байна гэж боддог. Өөрчлөлөө тийм байхгүй. Би ер нь бол тиймэрхүү хүмүүст бол өөрчлөлт бас маш дуртай. Яг тэр яг өөрийнхөө төлөө хүн ингээд анхаарал тавиад өөрийгөө торддог хүнд би маш их дуртай. Эрэгтэй вэ нү, эмэгтэй вэ нү хамаагүй байхгүй. Уус гоё сайхан байх чинь нас хүүс. Хамаа байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Догдолж байгаа үсттэй те 40 50 үрсэн ч гэсэн нэг юм хувцас авахд нүрээ гоё олох гээд яг л жоохон хөвчөг догтлол ирдэг. Тэгтэл залуучууд энэ 40 50 үрсэн эмэгтэйчүүд догтлтын болов гэж яриад байдаг шүү дээ. Гэж шал өөр юм яриа явчихгүй. Догтлно. Бид нар одоо хүн болгоны доктор нэг юм хүүхэд байд юм бэл. Одоо нэг одоо би чинь одоор л хүүхэлтэй хэрэг үзэх амар дуртай. Хүүхэлтэй хэрэг бас илүү одоо нэг тийм хүний жүжиглж гаргаж чадхааргүй тийм гоё одоо мэдрэмжүүдийг би мэдэрдэг байхгүй юу?
Тэгээд бас нэг угаасаа хүн болгоны дотор хүүхэд байдаг гэдэг нэг үг хаанаас сонсч байлаа да. Тэнгууд яг ингээд хүмүүсийг анзаараад ангууд юм зарим нэг хүүхч үйл гаргаал гэдэг. Тэрэндээ аюу дуртай. Юм хум оролт нь янз бүрийн Одоо чинь эрэгтэй мөртлөө элдв янзын хүүхдийн тоглоом цуглуулдаг ч юм уу. Тиймэрхүү юм харахаараа ингээд нүдэн сэргэж баясдаг хүмүүс байна тий. Би эртээр нэг аавыг харсан. Хүүхдээ өргөжж явахдаа үгүй нэг юм хашлах шиг юм дээгүүр тойроо гарах нь гэсэн чи үсэрч ямар хүүхчиг юм бэ гэж харж байсан. Гэх мэтчлэн хүм болгоны дотор. За одоо бидний ярилцах цаг гарсан болсон байна. Сүүлдээ мэргэжлийн зөвлөгөө авлаа. Эмэгтэйчүүд өөрсөндөө зориул зөвлөгөө авлаа. Эрхэс их ажлын яг өмнөх нь ирж манай өндөр өсгөөтэй эмэгтэйчүүд зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ирсэнд баярлалаа. За өөрч бас энэ гоё подкастт өрсөнд та хоёрт бас маш их баярлалаа. Би бас ойртос ингэж иймэрхүү мэргэжлийн талаар ярилцаагүй бас удсан байна. Сонирхолтой байна. Би ч өөр их яриа төрлөө байхгүй юу. Тэгээд сошиал дээр яг өөрийнхөө пэйжрэх ярьдаг л та. Тэгээ сүүлийн жоох нэг тийм унтраадсэн. Сонирхолтой болоод. Тэгсэн чинь одоо эргээд айгүй сонирхолтой болоод гой сэтгэл санаас сэргэж байна. Одоо миний уг хүний нэг ур чадвараас илүү нэг тийм хүсдэг зүйл нь бусдад би айгүй туслахыг хүсдэг байхгүй. Ямар нэгэн байдлаар өөрчлөлтөөр сэтгэл зүйд нь одоо ийм урам өгөх, дэм өгөх те. Бид нар бүгдээрээ чадна гэл. Тэр мэдрэмжийг дахиад мэдэрлээ. Гоё байна. Ашгүй дээ баярлалаа. За баярлалаа. Тэгэд энд хүрээд өнөөдрийнхөө Өндөр өсгийд подкастаа өндөрлөе. За өнөөдрийн зочноор мейкап артист Эрхэс ирж бидэнтэй ярилцлаа. За тэгээд хүмүүст бүсгүйчүүдэд маань хэрэгтэй зөвлөгөөг бас өгсөн байх. За бас Эрхэсийнхаа талаар жаахан ч гэсэндээ хувь хүн талаас нь бас яриулаад амжичлаа. Эрхэс гэж ийм хүн байсан юм байжээ. За ингээд бидэнтэй хамтдаа байсан бүсгүйчүүдтэй баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Тэр баярлалаа.